Тэгэл яаран одоо манайхны нэг маш дутагдал харшлаглангууд ерөөс өөрөө дурмтай тийм ээ. Нөгөө хамрын тусаалгаа аптекаас авчдаг, ийм уучдаг, харшлын дараахан уучдаг тийм. Ер нь нэлгээний циррозын үед хамраас гараад байгаа тохиолдол хоёр хамраас гэж ээлжилж гарах эсэл айгүй хүндэр байдаг. Тийм учраас нөгөө бөглөөд байхад тэр нь тогтдоггүй бас нэг эсэл бий. Нэгэнд нөгөө бүлгэнүүлэх чадвар нь алдагдсан. Ийм тохиолдолд бол бас эсэл маш өндөртэй байдаг. Манайхан ч тэгээд нөгөө аптекаасаа юм ашигшээл. Тэгээд нэг бол нэг дур мэдээ имчилгээ хийдэг хүмүүс энийг бол маш сайн сонсох хэрэгтэй байна тий. Сайн байцгаана уу? Medcast podcast-ийнхаа цоо шинэхэн дугаарт тавтай морил. За өнөөдөр бид өдөр тутмынхаа амьдралд хүн бүрт тулгарч болох нэгэн чухал сэдвийг одоо ярилцахаар онцлсан байгаа. Энэ маань болохоор хамар битүүрэх, амьсгалахад хүндрэл үүсэх, мөн үнэрлэх одоо мэдрэмж чадвараа алдах, хамартай холбоот гэх мэт одоо хамартай холбоотой бүхэл асуудлын талаар ярилцахаар зочноо урьсан байгаа. Ингээд зочноо танилцуулъя. За манай өнөөдрийн зочноор Монгол Улсын хүний гавьяа дэмж клиникийн профессор, чих хамар хоолой судлалын зөвлөх эмч Чулуунбаатар гэж баригдсан байна. За мөн надтай хамтран хөтлөхөөр анагаах ухааны доктор, бид профессор Эрдэнэ Болгоомж. За сайн байна уу эмч та? За өнөөдөр бид чих хамар хоолой эмч урьсан. За тэгэхээр өнөөдөр зөвхөн хамрынхаа асуудлын талаар онцолж яриа. Тэгэхгүй бол нэлээд том асуудлууд байгаа шүү дээ. Маш өргөн сэдв байгаа тийм. Тэгэхээр хамар маань яг ямар үүрэгтэй эрхтэн бэ? Тэ? Бидэнд яг ямар хэрэгтэй юм бэ? За энэ Medcast-нд урьж оролцсонд таард баярлалаа. За тэгээд ер нь өнөөдөр бол хамар гэсэн сэдвээр ярьлаа гэж би ойлгож байна. Хамар гэдэг маань одоо нэг үгээр бол нэг эрхтэн. Тэрийг бол одоо энгийн хэлээр хэлээд хамар маань амьсгалын замын хамгийн анхдагч, гадаад орчинд орцож амьсгал авах үүрэгтэй гэж ерөнхийд нь ойлгоно. Тэгэхээр хамар гэдэг эрхтэн маань бид нар гадна хамар, дотор хамар гэж хоёр бүтцтэй байдаг. За гадна хамар бол бидний гадаад үзмжинд мэдээж хүн болгон хамрын хэлбэрээр одоо байрлал янз бүр байна. Харагдах байдал нь бол гадна хамар. Тэгэхээр гадна хамар гэдэг маань юунаас тогтох вэ гэхээр арьсан хэсэг байж байгаа нь дотор талдаа яс мөгөөрснөөс тогтсон өнөө хүний хэлбэр, хамрын хэлбэр бол өөрчлөгдсөн янз бүр хэлбэртэй байдаг шүү. Тэр нь болохоор мөгөөрс яснаас тогтсон. Дотор хамар гэдэг хамрын хөндөй. Дотор хамар гэдэг ойлголт маань болохоор хамрын дотор байгаа бүтцүүдийг хэлнэ. Тэгэхээр хамар дотор маань бид нар эмнэлгийн хэллэгээр бол одоо самалдаг гэж байдаг. Дээд самалдаг, дунд самалдаг, доод самалдаг. Ардуу хүний хэллэгээр бол хамрын мах гэсэн ойлголт байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол самалдаг гэж хэлнэ шүү. За самалдагнуудын хооронд жим гэж байна. Одоо энэ жимүүдээр дунд жим, дээд жим, доод жим гэсэн. Ийм анатомийн бүтцтэй. Тэгээд дотор нь бол хамрыг баруун зүүн хэсэгт байгаадаг таславч гэж юм байна. Энэ таславч хэсэг маань юунаас бүтгүүхээр бас урд талаараа мөгөөрс, ард талаараа яс болдог. Хүүхэд нас буюу няраа наснд бол энэ мөгөөрсөөр байна. Тэгээд хүний насны онцлог өсөлт боожлолтой холбоотойгоор насанд хүрээд биеийн галбир хэлбэр нь өөрчлөгдөд ирэхээр ард талаараа ясан хануулж урахна шүү дээ. Тэгэхээр таславч гэдэг маань нэг ясандаа хамрыг баруун талын хэсэг, зүүн талын хэсэг хоёр хуваагддаг. Тэгэхээр энэ таславч мөгөөрс гэсэн энэ хэсгээрээ хүн хоёр талдаа баруун зүүн самалдаг, зүүн самалдаг гэж яг адил бүтцтэй хоёр симметричний тийм ижил хэмтэй хуваагддаг байна шүү дээ. Тэгэхээр амьсгалын одоо хэд хэдэн гол үүрэг байдаг. Хүн бол нэгдүгээр амьсгалах хэрэгтэй хамраар. Энэ бол маш чухал. Амьсгал гэдэг маань би түрүүн хэлсэн гадаад орчноос агаарыг хамгийн түрүүнд авдаг хэрэгтэй. Тэгэхээр хамрын үүдэн хэсэг гэж байна. Хамар дотор. Бид нар одоо энгийн өдрөөр хамбал үстэй хэсэг байдаг шүү дээ. Энэ маань одоо үүдвч. Энэ үүдвчэн дээр ямар үйл ажиллагаа явагдах вэ гэхээр хүн гаднаас амьсгал сорохтой зэрэг тэр үсрэх хэсэг, үүдвч хэсгүүд бол нэг өсөнтэй шүүж өгнө шүү дээ. Тэгээд агаарыг цэвэр одоо дутагш нь оруулна гэсэн үг. Тэгээ хамраас цаашаа явангуудаа
залгуур хоолой, төвөнх, цагаан мөгөрсөн хоолой, гуурсан хоолой, тэгээд уушиг руугаа. Ерөөс энэ амьсгалын системийн хамгийн ихний дамжлага хамраар явагддаг байна шүү дээ. Ийм бүтцтэй эргэтэн байдаг. Хамрын үсгээд та ярьлаа тий. Одоо нөгөө эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гоо сайхандаа анхаарад тэр үсийг чинь хусаад авчиж байгаа. Бүр хамрын үс устдаг юмнууд гарсан шүү дээ тий. Тэгэхээр энэ ч одоо фильтрээ авчихаар чинь бүр шууд цаашаага нөгөө бактериуд нь ороод ин гэсэн үг байна. Яг зөв байл. Энэ бол одоо цаанаасаа хүний анатом одоо физиолог зохицсон хамгаалгал нэгсний одоо шүүлтүр байна шүү дээ. Тэгэхээр одоо яг өөрийн чинь хэлдгээр тэр үсийг одоо авдаг чинь бол маш буруу. Ямар нэгэн одоо шүүлтүр байх хэрэгтэй шүү дээ. Тэр шүүлтүр байхгүй болж байна. Тэгэхээр энэ агаарын орчин одоо манай орчин ямар байгаа вэ те? Доошороо агаарын бохирдол, янз бүрийн цочрох, хүчин зүйлүүд чинь тэр чигээрээ шүүгдэхгүйгээр ороод одоо харшил гэдэг одоо маш том сэдв байна тийм ээ. Харшил руу орно шүү дээ. Гэх мэтлэнгээр. Тэгээд тэр хамрын шүүлтүр байх болохоор хамрын өвчлөл одоо нөгөө ард түмний дунд маш өргөндлөгээр яригддаг гамерит гэдээ ярьдаг шүү дээ. Одоо тэр бол дайвар хөндөө гэж тусдаа бас хамрын бүтцэнд ордог хөндөлг хэрэгтнүүд байдаг шүү дээ. Одоо гамеритл гэж ярина үхээс гамеритнаас цаана одоо энэ жажуур хөндөө гэдэг энэ хамрын хажуу талд 15 см куб багтаамжтай хамгийн том хөндөө байдаг хөө. Тэрийг бол хүмүүс одоо их хэмчлэн нөгөө тэрэл ихэлж өвддөг учраас хамрын одоо үүдэж өстэй хамгийн ойрхон. Тэгэхээр тэр хамгийн ихэлж өвддөг учраас хүмүүс гамерит гэдэг. Гамеритээс гадна жажуурын өрөвсөл, элхэг хөндийн өрөвсөл, духны хөндийн өрөвсөл, суурин хөндийн өрөвсөл гэдэг ингээд энэ хөндийн үчин жижиг ингээд томоос жижигрээд нөгөө идээд өрөвсөл хамрын өрөвсөл чинь цаашаа дамжирхаар юу болж өрөх нь тархины буглаа болдог тийм ээ. Тархины эдийг гэмтэй. Менингит болох нуусны өрөвсөл гих мэтлэн хамрын өвчин бол маш түгээмэлтэй. Яриад байвал маш өргөн хүрээтэй. Намайг одоо нэг асуултыг асуугаасаа гэд ээж нар маань айгуу сайн бодож байгаа гэж бодож байна. Тэр асуулт бол яг няраа хүүхдийн хамарт одоо нус байхаар бид нар ингээд хөвөө имэрж байгаа л тий ингэж ухаж авдаг. Сүүлийн үед болохоор сордог юм соруулнууд нус сорогч нар айгуу их гарсан. Тэг сорж авах тий ингэж цэвэрлэх нь ер нь хэр аюулгүй вэ? Бид нар ингэж цэвэрлээд авах хэрэгтэй юу тий? За няраа хүүхдийн онцлог байдаг. Няраа хүүхдээ бичлэн одоо няраа хүүхд хүн ч бол босоо байдал байна шүү дээ. Унтахтай л гэдэг байдал. Няраа хүүхдийн нэг онцлог дандаа хэвтэй байдал байна шүү дээ. Тэгэхээр хамар гэдэг эргэтэн бол няраа хүүхдэд ямар байгаа вэ гэхээр сонсголын сувг гэж хамар дотор чигтэй холбосон сувг байдаг. Тэр нь яагаад гэвэл хамраар одоо чөлөөд орж байгаа амьсгал тэр сонсголын сувгаар агаарын урсгал ороод хингэргэн хөндөг чих бүхлөтэн эргэтэн байна. Хингэргэн хөндөр агаар байнга орж агаарын солилцоо гэж хүүхэд сонсож явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр няраа хүүхэд чинь нэгдүгээр хэвтэй байдалтай байдаг. Тэр сонсголын сув өргөн байдаг. Шууд дамжина гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн одоо амьсгалын замын дээд халдвар авах ч юм уу. Одоо түрүүний хэлдгээр өөрөө хэмжээлдгээр ингээд ухадаг шүү дээ. Тэ ингээд хөвөнгөөр цэвэрлдэг. Тэр бол ер нь бол их буруу үйлдэл. Хүн организм чинь бид түрүү хэлсэн шүү дээ. Үстэй байна. Самалдаг гэж эрэхтэн хүүхдэд жижигхэн байна. Хамрын одоо нүх гэж ярьдаг шүү дээ. Одоо гадна л тэр бол нарийнхан тэгээд их богинохон байна. Няраа бүгч чинь. Одоо хэлбэр одоо хамрын хэлбэрүүдээ олдсон байгаа ч гэсэн тийм онцлогуд байдаг хөө. Тэгэхээр тэр нэгдүгээр тэр үсийг цочроож ийн гэсэн үг. Үсийг ингээ байнга цочроохоор хүүхч яах вэ? Материал одоо үс чинь өөрөө унаад иргэнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүний нөгөө миний хэлдэг хамгаалах юм байхгүй болж юм. Тэгээд цочромтой болж. Тэр самалдаг гэдэг хэрэгтэн чинь ойрхон байж байна. Үн чинь мэдхгүй ингээ шааш нь хөвөнгөөр оруулахаар самалдаг гэд салст хамар дотор байдаг. Тэр цочромтой болно. Хөөнг болно. Битүүж эхэлнэ. Хамар байнгын битүү. Тэгэхээр өөрийн чинь хэлдгээр тэр соруулга бол болж байгаа. Одоо энэ ер нь ингээ клиникийн практикт харах ч гэсэн шинэ толгойн одоо ингээ судалгаан дээр харах ч гэсэн соруулга бол ял одоо шүүн бол хамрын чинь хөндөд шүүрл ялгарна шүү дээ. Одоо хүмүүсийн хэлдгээр нус гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Эн чинь бол нэгэсэндээ бас л одоо чиглэж өгөх ёстой. Агаарын урсгалыг зөөлөж өгөх ёстой. Чиглэн нөгөө нян бактериас чинь хамгаалж өгөх шүүрлүүд гарна. Одоо нарийн шүүрлийн нарийн процессуд биш үү, тийм ээ. Булчирхаал одоо цаанаасаа
нөгөө хамгаалах дархлааны системүүд чинь тэр салстын шүүрлэр ингээд хамар дотор байж явах хэвээр. Тэр ингээд хэмжээгээ алдагдаад халдвар авахтаа зэрэг тэр шүүрэл чинь өтгөрөөд өтгөн нус болно. Үнэртэй нус болно. Тэгэхээр тэрийг бол тэр шүүрэл ингээд нэг хэсэг гараад хүүхэд цочирж ирнэ шүү дээ. Одоо гадаад орчинд дөнгөж одоо өсөж ингээд няраа хүүхэд чинь бүхэл юм дасан зогцох хэвээр. Тэр орчинд бол нэг хэсэг тийм шүүрлэх гарч яж болно. Битүү өрөлд байж яж болно. Төрхөөхөө явцад хэвийн төрөөгөө тархины даралтаа төрөх ч юм уу. Ямар нэгэн мессеж бэргээж одоо татаж авах ч юм уу. Гэхдээ зэрэг тархинд одоо няраа хүүхдийн тархинд өөрчлөлт орно шүү дээ. Тархины даралт гэж яриад байдаг тийм ээ. Тийм одоо эмгэгтэй төрөх юм бол хамрын нөгөө шүүрэл чинь их хэмжээтэй ялгардаг болоод хөөн гихдэг болоод тийм битүү хүүхдүүд их байдаг шүү дээ. Няраа тохиолддог. Ер нь бас илбэг байдаг шүү дээ. Няраа хамар битүүрэлт. Тэгээд түрүүн бэгээс нь тэр сонсголын сувгаараа тэр халдварн дамжаа чихэн өвдөх, дунд чих өвдөх тийм урцаар өвдөх. Тэгээ булагдах. Тэгээд хингэрэг нь хагараад одоо сонсгол муутай болох гэх мэтийн хүндрэл. Тэгэхээр хамар бол няраа үед бол арчилгаа нь бол гол арчилгаа бол хүүхдийг зөв хөхүүлэх, байрлал зөв хөхүүлэх, ахуулцуулахгүй баг тийм ээ. Манай одоо залуу эхчүүд бол бас одоо ингээл саам ихтэй, сүү ихтэй байхад буруу тэрвэрлэлтэй болно, буруу байрлалаас болно, хүүхдээ хахад цацуулна. Тэгтээ зэрэг тэр хахад цацсантай холбоотой сонсголын сув гэж яриад байгаа сувглууч. Халдвар оронгууд хүүхд чинь нөгөө чихөвдлө гэж ярьдаг шүү дээ. Дөнгөж маш их байдаг тийм. Маш их тохиолддог. Чих өвдөд хатгалаа гэдэг. Тэр ч одоо тэр эхийн одоо нэгэсэндээ анхны төрөлд бол бүр дараагийн төрөлд дөнгөж тасна. Тэгэхээр зөв хөхүүлж явах хэрэгтэй. Байрлал их чухал байдаг. Ийм онцлог байна. Та түрүү хэлсэн тэр няраа хүүхдийн одоо чихний дунд дотор чих рүү явдаг гуурс нөгөө дунд чих рүү одоо дунд чихтэй Евстахийн гуурс. Сонсголын суг Евстахийн гуурс. Тэр нь одоо онцлог нь одоо өргөн байдаг юм байна тий. Өргөн богино байна. Богино байна. Няраа хүүхд. Тэгэхээр бол тийшээ халдвар дамжих магадлал. Тэр нь одоо авахгүй ингээ буруу цэвэрсний улмаас тийшээ дамжаад орчих юм бол тэгээд өрөвслөө явах гэдэг тийм. Тэгээд л одоо хүүхдийн чих өвдлөө гэдэг чинь ерөөсөө тэр тийм онцлог. Тийм байна тий. Хамраа давсны усмалтаа усаар угаах нь хүүхдэд хэрэгтэй юу? Ер нь бол хэрэгтэй. Зөв угааж чадвал тэр маш үр дүнтэй арга. Одоо хүн өдөр тутамдаа гараа угаадаг штэ. Одоо тэрэн шиг одоо ерөөс энэ хамрын үндийг одоо гэж ярьлаа штэ. Хамгийн ангадагч агарын орчнаас агаарыг сорж байгаа хэрэгтэй учраас дандаа бохирдолтой байна гэсэн үг штэ. Тэгэхээр хүн гараа антаа ингээд угаадаг шиг одоо хамрын үндийг бол зайлцаагүй тэг цэвэрлж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо тэгэхээр ингээд цацлаханд байдаг штэ. Боллонтой далайн давсны усмал янз бүрийн нэршилтэй. Түүнээс хүмүүс бол өөрсдөө соодын усмалаар найруулад угаадаг тий. Гэрт одоо буцсан усаар угааж болно. Соодын усмал бол зүгээр ер нь ингээд хараад ажиглаад ингээд олон жилийн туршлага зарахад сод бол өөрөө шүлтлэг орчих учраас хамрын хөндийг цочрогод битгахгүй. Тэгээд удаан хугацаанд ингээд байн гэрлээд байвал самлдагны салцтыг хатаадаг, хаталтыг үүсгдэг. Тийм учраас соодын усмалыг бол зөвхөн ханиад хүрэх шинж тэмдэглэрсэн бол богино хугацаанд л хэрэглэж байгаа. Байнга бол биш юм байна. Байнга бол биш. Тэр далайн давсны усмал гэдэг маань өөрөө шүлтлэг орчныг бууруулсан. Ер нь бол хамрын үндэ тэр одоо ням бактери цуглах нөхцөлийг угаа цэвэрлж гаргаж байгаа. Тэгээд зөв угаалт маш хэрэгтэй. Дайлангай одоо няраа хүүхдийг бол доош нь төрүүргөнд харуулад боллоноор хөнгөн шахаад өөрийн урсгалаар гаргаж байгаа. Түүнээс одоо хүчилж ингэж шахахаар нөгөө дөрөв бэгээс ч хүчилж шахахаар нөгөө самлдагнуудын хүн ихтэй нөгөө дөрөвний л одоо Евстахийн гуурс уу сонсголын гуурс чинь хахад цацал халдвар орохтой. Тэрнээс исэн болж чих руугаа гүндэрдэг байхгүй. Тэгэхээр зөв угаалт, зөв зарчмыг яг мэрэгжлийн хэмжээ зөвлөгөө аваад угааж байгаа. Зарим хүмүүс хамраа хит их цэвэрлдэг. Бүр бараг байнгын ингээл цаас хийгээл ухаал тэр одоо хэр зүг байд юм бол их нийдэг тийм ээ. Одоо ингээд усаа байнга нээ. Тэгэл одоо юу байгаагаараа салбетыг ингээд бөөрөнгө хэлж байгаа юм гэдэг. Энэ бол буруу жирсэн шүү дээ. Тэр хамрын дотор байгаа салцтыг чинь чочроож чинь. Одоо энэ салбетик гэдэг чинь одоо синтетик материал шүү дээ. Цэвэр одоо байгалийн юм биш дээ. Тэгэхээр тэр чинь одоо бид нар мэддэг шүү дээ. Нойлын цаас юм өгдөг л ингээд нэг зүйл салбетик чинь нэг тэрнтэй. Тэгэхээр нүдэн дүүл өргөдөх ийм бичил тоосонцор байна шүү дээ.
Тэр чинь ингээд хамар дотор орохоор эрэг нь бол харшлын суур болгоно. Тэр бол одоо маш буруу зүйл. Тэгээ хүчтэй нийтгийн нэг онцлог бол одоо түрүүн тэр сонсголын сувг гэж яриад шүү дээ. Евстих юм уу. Эн чинь одоо байнгын ер нь ингээл онгоогоол нэгдэл ингээл хингэргийн үндэтэйгээ агарын солилцоо хийгээл хингэргээ нааш чааш нь хөдлөгөөл чөлөөтэй байхтай ийм физиологи үйл ажиллагаа байхгүй. Тэгтээ зэрэг хүчтэй хүн усаа нэгээд байдаг шүү. Тэгтэр яах нь вэ? Тэрэн лгөө хүчтэй даралт аваад байна. Сонсголын сувг руу. Тэгэхээр тэр даралтын хүч чинь хамар дотор ямар нэгэн одоо тэр угаалт моголт байхгүй удаан нэг юм нэмэгтэй байж штэ. Гадаад орчин дотор байгаа тоос шороо. Тэр чинь тэр чигээр нь тэр сувгаараа чихнийхээ хингэрэг үнд илүү дамжуулж чинь гэсэн үг шүү. Хамгийн энгийн бидний мэдих зүйл энэ нэг асуудлыг юу гэхээр нөгөө онгоцонд явж байгаад юм уу дээшгээ хит өндөр лифтер хурдтай явахаар яадаг үлээ чих. Тэгээд заримдаа амаа ингэж ирэх пүг гэдэг гардаг шүү дээ. Тэгэхээр чин саяны эмчийн хэлээд байгаа тэр одоо Евстахийн гурс гэж зүйл чинь шууд одоо хамрын хөндийн амьсгалтай ингээд холбоотой байдаг байна шүү дээ. Тэгээд өөрөөр хэлбэл тэр даралтыг зохицуулт хийж байгаа тийм ээ. Одоо өндөр намын даралтыг зохицуулт хийхэд бас оролцдог. Одоо онгоцноос өндөр нэсгээр чинь агарын даралтын өөрчлөлтөнд орно. Тэгтээ тэр даралтны зөрөөгөр тэгээд хүнд ингээд онгоцны удаан нэсгэд чихэр бүлгүүлдэг тийм аа чихэр шүлс залгуулдаг байхгүй. Тэгэхээр шүлс залгиж яана гэдэг чинь тэр шүлсний улжирхаа өөрөө шүлсээ гаргана. Тэгээд ингээд залхихтай зэрэг нөгөө булчингууч нь татаад тэр сонсголын сувгийг онгоолгож өгöd байгаа. Тэгэхгүй бол ингээд таг битээ юм шиг онгоцны дуудаа явахаар зарим үндэгдэг шүү дээ. Битүүрцэн. Юу сонсгоо болж. Тэгээд чинь нэгдүгээр дагарын даралтны зөрүү болчихж байгаа. Хоёрдугаар тэр сонсголын сувг чинь тэр дагарын даралт нарийсаад нөгөө хий дамжуулах үйл ажиллагаа халдаж байна гэсэн үг. Одоо өөрийн чинь хэлдгээрээ нөгөө даралтны зөрүү үүсэж байна гэсэн. Би бас саяхан нэг зүйл сонссон л та. Санагдаж та. Одоо бид нар тэр болгоомоос мэдтгүү. Хоёр хамрын нүх одоо амьсгал авалт гаргалт нь бас тодорхой цагаар бас ээлжиж оролцдог гэж одоо сонссон л доо. Тэгэхээр энэтэй холбоотой одоо юу гэж одоо танаас суух гэдэг нь гэхээр ялангуяа одоо өсвөр насны эрэгтэй хүүхдүүд л их дийлэгтэй тохиолддог шүү дээ. Тоглож байгаад ч юм уу янз бүрийн байдлаар ингээд нөгөө хамраа гэмтээчдэг. Хамрын таславч гэмтэж, мөрийгаад гэмтэж. Тэрийг бас асуулахгүй яваад ингээд бахар аль нэг тал руугаа мэдээж шахалт даралт үзүүлнэ шүү. Тэгэхээр нэг талаараа зөвхөн ингээд амьсгалаа яваад. Тэр нь олон жилийн дараа ингээд зөвхөн нэг талаараа ингээд ачаал өгөөд эхлэхээр тэр талынхаа салстууд нь бас ингээд одоо хөөх гэх юм уу, хавгнах гэх юм уу тийм. Ингээд нэг талаараа байнга ачаал өгөөд тахаар. Тэгэхээр одоо явандаа ингээд хамар ингээд бүр битүүрдэг яг өвчтэй эмгэгтэй болчдөг тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо тэр хамрын таславчийг одоо гимцэн тохиолдолд бол заавал эмчлүүлж явах хэрэгтэй юм байна гэдгийг та нэг тайлбарж ийж ээж нас бас яг мэрэгжлийн үүднээс бас тайлбарлаж ярьж өгөөч. Тэрийг одоо жишээлбэл гимцэн даруйд нь тийм одоо манайх чи бороолохоос өмнө тэргээл ярьдаг шүү дээ. Тэ. Энэ бол өстой маш чухал асуудал та. Одоо тэр хамрын амьсгалд нөлөөлж байгаа юу чинь түрүүн би нэг анатоми юм дээр ирсэн шүү дээ. Таславч гээд яг юм тэгшгэн хоёр талд нь хуваадаг байхгүй юу баруун зүүн хэсэг. Тэгэхээр өөрөөр ярьж байгаа амьсгал бол хүн унтаа байдалтай болвол хамраар амьсгалж явах хэрэгтэй шүү дээ. Тайван байдал дамаж юмгээд унтаж. Тэгэхээр тэр агаарын урсгал бол өөрөөр хэлбэл хоёр талаар бол жигдэл орж байгаа хэрэгтэй. 100%. Тэгээд хүн чинь цаашаага түрүүн би нөгөө дамжих замыг хэлсэн шүү дээ. Залгуураар дамжаад, түнхөөр дамжаад, уушгин дугаард ингээд. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр гимтэл гэж ярьлаа шүү дээ сая. Тэр таславч гэдэг чинь мөгөөс хүүхдүүд бол мөгөөс байна тийм ээ. Тэгээд мөгөөрсөн гэсэн юм чинь мөгөөс чинь бол амархан гимтэл авна шүү дээ. Дайлангуяа одоо дөнгөж мөлгөж байгаа, дөнгөж юм дэшээ явж байгаа хүүхэд санамсаргүй байдлаар нэг юм мөргөх ч юм уу те хүчтэй унах ч юм уу гэсэн тохиолдолд гадна талын хамар хэлбэр алдагдахгүй ч гэсэн дотор талын мөгөөс аль нэг хэмжээгээр тэр бол зэрэгл байна л да. Одоо яг одоо мэрэгжлийн хэлээр ярих юм бол тэр мөрөлтэй чинь бид нэр дөрвөн зэрэг болгож яваад байхгүй юу? Нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг, гуравдугаар. Тэгээд тэр гэмтлийн зэрэг нь хэдий хэмжээнд байна гэдгээс шалтгаалаад эмчилгээний арга зүй янз бүр болчихно. Ихэвчлэн одоо бидний онлоор бол 1-2 дугаар зэргийг бол эмийн эмчилгээ хийгээд аргалаад яваад байж болно. Тухайн үед нь хамрын амьсгалын онгоолгоод
Одоо тэр чинь бол ягаад 1-2 дугаар зэрэгт бол одоо ийм тэгшгэн байсан юу чинь тодорхой хэмжээгээр юм зэрэглэлээр 1-2 байх юм бол баг зэргийн мөрөд агаар явж байгаа сороход бол явж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд ямар нөхцөл тэр чинь битүүрэлд өрдөнд мэддэг вөхөр амьсгалын дэзэн халдвар, вирусын халдвар авангууд нөгөө дархлааны систем чинь цаанаасаа ягаад цусаар дүүрээд ингээ хамгаалаад ирнэ тэ. Тэгтээ зэрэг самалдаг гэдэг нөгөө хамрын дотор байдаг одоо мах гэж яриаддаг шүү дээ. Самалд мөч хөөгд ирэх юм. Тэгтээ зэрэг нөгөө одоо хөөгдөж бай том хүмж бай амьсгал саатах одоо амьсгалахад төвхтэй болох шинэ тэмдгүүд гараад ирдэг. Тэр үед нь бол бид нэр эмийн эмчилгээ бичиж өгөө яг хэсэг газарт нь эмчилгээ хийхээр тэр бол арилчна. За тэгээ 3-4 дугаар зэрэглэг орсон тохиолдол бол одоо бол зайл царгуу мэс засал эмчилгээний заалт байна. Тэгэхээр бид нэр тэрийг бол нэгдүгээр үзэлгээр оншилчихна. Дунгийн арга хамрын тол тавиад ердийн нөхцөлж оншилж бол тэр бол тодорхой онцлогдчихно. Тэгээд бүр баталгаажуулаад яг хагалгаанд орох тохиолдолд бол компьютер томограф хамар дайвар хөндийн CT хийлэгчтэй зэрэг тэр маань яг тодорхой морилтын зэрэг чинь тийм байна, ийм байна. Одоо ингээд яг морилтын тодорхой хэмжээр гараад ирдэг. Ямар нэгэн морилт байхгүй, харшил байхгүй, ханиад байхгүй үед хамрын саст ягаад одоо томордог вэ? Яг төрөлхийн гэж ховролтой самалдаг тийм төрөлхийн томролт гэж байхгүй. Заавал нэг тийм өвчний хүчин зүйл нөлөөлнө. Түүнээс яг өөрөө одоо самалдаг нь ердийн төрөгтэй том гэж байхгүй. Тэгэхээр одоо бидний хамгийн түгээмэл одоо энд харагдах тохиолж байгаа бол харшил, ерөөсө халдвар харшилтын л гаралтай. Тэгтээ зэрэг тэр самалдагч удаан хугацаанд зочирсаар аваад томорсороо сүүлдээ эмийн эмчилгээ хийгээд нөгөө тусаагаад агшаадаг эмэндээ үйлчлэгээ болохдоо зэрэг самалдаг бол бүр хэмжээгээр цаанаасаа дасан одоо хамгаалах уламжтай нэгээс тийм ээ удаан хугацаанд ингээ битүү яваад нэг хэсэг ингээд эмээ тусаагаад судас агшаар тусаагаад онгоогоод яваад сүүлдээ тэрийг дасан зөвхөн тэрэндээ дасал болоод нөгөө цаанаас нь гарч байгаа дагвал гурвал шүүрэл яргал дуурхал хэрэгтэн цаанаас нь игсээр байгаад самалдгаа бүр том болж байна. Тэр бол эцсийн шатгсан шүү дээ. Тэгэхээр бид нэр яах нь бас самалдаг тэмээс заслаа арга байна. Самалдаг тайрч болно. Самалдаг түлж болно. Самалдаг агшаах тариа хийж болно. Ийм үе шатууд бол байна. Тэгээд зөвхөн самалдаг томсон тохиолдол дангаар нь бол бид нэр мэс заслахгүйгээр хэмжил болно л та. Бүр одоо хэмжээгээр томроод таацсан тохиолдол таслаж юм орилтаа авсарсан байх юм бол бид мэс заслах. Ерөөсөө мэс заслын төгсдөг. Мэс засал бол 100% баталгаа. Хамрын амьсгалыг чиглүүлэх. Тэгэхээр одоо яг одоо ингээд дулааны үйлрэл болж ийн. Тэгээд цоны үйлрэлт чинь хүмүүс хөдөө гадаа айгүйх явдаг. Ер нь тэгэхээр яг таны хэлснээр бол ургамлын харшилтай хүмүүс хамгийн түрүүний өөрөөр хэлбэл эмнэлэг зүйн шинж найтаалахаас гадна хамар өвтөрөх. Тэгэхээр энэ бол нэг төрлийн бас хамгаалах гурвал байх. Яг ерөөсөө нөгөө харшилтай сочроож байгаа. Одоо харшлын юу бүхий компонент бүхий одоо агаарыг одоо баг үнэрлүүлэгч гэдэг юм өшөө нөгөө нэг харшил төрөх нөхцөлийг бууруулахын тулд хамрын саст ингээд хавгнаад хэлж штэ тийм ээ. Тэгэхээр одоо ер нь энэ харшилтай ургамлын харшилтай хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ хамгийн түрүүнд чих хамраал байж байна. Харшлыг бол ер нь комплексны одоо ингээд олон талаас нь дүгнж ер нь нэмжлэх хэрэгтэй. Одоо орчин үеийн хандлага гэсэн тийм байна. Ганцхан одоо дан чигамар бол анж эмчлэх биш. Харшлын эмчтэй хавсгаад. Одоо нэгэсэндээ суураар гэдэг маань хамгийн нэгдүгээр харшилд эсрэг додоод харшил төрүүлж байгаа төрүүлэгч биетийг тодорхойлох хэрэгтэй. Одоо манай чинь бол харшил сайн хөгжиж штэ сорил тавьдаг тийм ээ. Ямар хүчин зүйлээсээ болж яаж маш олон төрлийн одоо ургамлын байх юм бол маш олон төрөл ахуйн байх юм бол маш олон төрөл эмийн бүцэх юм бол маш олон төрөл одоо бол харшлын төрлүүд бол их дэлгэрэнг болж штэ. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол яг тийм шинж тэмдэглэл эхэлж мэдрэгдэх юм бол харшлынхаа сорилыг тавих. Яг чухам юунаас болж ийн гэдгээ тогтоож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгээ тогтооцсон хүн чинь тэрнээсээ сэргийлж болно шүү дээ. Одоо жишээ өөрөө ургамлын гаралтай гэлээ шүү дээ. Тэгэхээр ургамал дотор чинь янз бүр байгаа шүү дээ. Тармил ургамал, цэцэг ургамал гэдэг ерхсөөр одоо ингээд шарилж марилж гэдэг бүх төр. Тэгэхээр тэр чинь хүн өөрөө мэдээд авсан тохиолдол тэр орчиндөө
аль болохоор зайлсхийн шүү дээ. За яг тодорхой тэр одоо хөдөө гадаад явлаа гэж ярьж байна. Тэнд одоо ямар ургамал нь илүү байна, өвч нь ажиглал нь өөртөө гэнэлдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дор ижил одоо чигтээ маск зүүж байгаа. Яг тэр очиндоо одоо бай зайлцааг бол хоноглох ч юм уу, зайлцааг байрлах гэж байгаа ч юм уу. Гэх тохиолдолд бол одоо өөрийгөө сэргийлэл одоо чигтээ маск, чигч нь бол одоо божигнсан тоосороо цэцгийн ургамал чинь шүүж явна шүү дээ. Тэгэл ойрхон солих. Гэх жишээ нь маш ингээ харгуй. Тэгэл яаран одоо манайхны нэг маш дутагдлаад харшлаглангууд ерөөс өөрөө дурнуудтай тийм ээ. Нөгөө хамрын тусаалгаа аптекаас ийм уучдаг. Харшлын юм дараахан уучдаг тийм. Тэгэл хамрын тусаалга дурын хамрын тусаалгаа. Тэр чинь бол ихийн үед бол судсаа чинь агшаагаад маш сайхан болгоод нөгөө харшлын чинь нэмээ хуухаар нөгөө юм чинь дарагдаад. Тэгээ явандаа ингээд анх удаа дарагдж байгаа шиг болсон мөртлөө одоо би түрүүн сөсөж суурн одоо сайн олохгүй болохоор тэгээд сүүлдээ бол полиг болоод олон болоод юм дааршилт болж ш тийм ээ. Ганцхан ургамлаг байсан бол ахуй болчихно. Тэгээд хоол ундны халуун тэгээд үнэртэн танар тэгээд одоо энэ чинь тийм харшил элементүүд маш их болж штт. Тэгэл одоо энэ гадаад орчны бензин тоос хурц үнэр танар гэл одоо ерөөсөө шиг халуун хүүтний харшил гэж хүртэл байна штт одоо хүн дээр ажиллаад хүүт ингээл гадаа хүүтэнд гарахаа хамраас нь усгаж бол найталгаал хамрын битүүр. Тэгэхээр маш чухал зүйл ярьлаа л да. Одоо суураар нь дэмжлэхгүй бол зүгээр шинж тэмдгийн эмчилгээ тэр үед л дарна. Тухайн үед л дарчихна. Тэгээд ингээ удаан олон жил тэр одоо юу гэдэг шалтгааны дарахгүй яваад нөгөө хит харшимтгаар болчихно. Мэдрэг болчихно. Мэдрэг болоод юм болгоноос л хашилтай. Яг болоод эхлэх юм тийм ээ. Тэгэхээр нөгөө тодорхой цусанд тэр харшил төрүүлэгч элемент чинь их хэмжээтэй эргэлдээд ирж байна гэсэн үг шүү дээ. Хүн чинь өөрөө организмаараа яг нэг хамгаалах урлуу чинь тодорхой хэмжээнд дараах гад үзэн дараа нь ингээл энэ чинь организмд чинь өөрөөгөө хамгаалах маш нарийн урвалын механизмтай шүү дээ хүн гэдэг организм. Тэгэхээр тэр маань сүулдэ дийлдэхэ болоод нөгөө харшил төрүүлэгч элемент маань цуснд их хэмжээтэй ихсээд ирнэ. Тэгтээ зэрэг бүх төрлийн юмд эмзэг болчихно. Мэдрэгшил болчихно гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Одоо тэгээд харшлын маш олон эмчилгээнүүд шүү дээ. Одоо электрон нөгөө плазмаар цус шүүж байна. Янз бүрийн харшил төрүүлэгч элементүүдийн эсрэг нөгөө антител үүсгэсэн тийм тариурууд байна. Энэ чинь бол яг системтэй хийх хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Үнэрлэх чадвараа ямар үед хүмүүс алдаад байна? Юунаас үнэрлэх чадвар бол хоёр янз гэж ойлгож болно. Нэгдүгээрт нь ер нь хамар чинь өөрөө ингэж явсаар байгаа дээд талдаа энэ духны хэсэг гэж байдаг ш тархины духны хэсэгт үнэрлэхүн төв гэж байдаг байхгүй. Одоо гаднаас авсан үнэрийг тэр хүн тэр үнэрлэх төв чинь ялгаж явах хэрэгтэй байна ш. Энэ хурц үнэр байна, энэ мөхийн үнэр байна. Энэ ингээ бензин байна гэдгээ. Энэ чинь хүн тэр үнэрлэхүн төв. Энэ үнэрлэхүн төв гэмтэж болно. Гэмтлийн гаралтай байж болно. Янз бүрийн одоо тархины авдар өрөвсөл хавн тийм ээ. Янз бүр одоо мэдрэлийн гаралтай өвчнүүд байна. Тэр тохиолдолд тэр үнэрлэх төв одоо нэгсэн таалдагдана гэсэн үг байна шүү дээ. Тэр нь бол төвийн гаралтай тийм мэдрэлийн гаралтай гэсэн үг. Хоёр дахь тохиолдол бол хамрын өвчлөлүүд байж болно. Одоо түрүүн бид нар ярьсан шүү дээ. Самалдаг хөнгөдөд их хэмжээтэй нэг явантаа ингээд томроод тэгтээ зэрэг нэг агаарын урс бол одоо гадны орчноос чинь агаар хүчтэй сорж чадхаа болж шít. Тэгээ удаа хугацаанд яваад байхаар ер нь үнэрлэх чадвар аяндаа буурна. Тэгээд үнэрлэх төвөөс наашаа яваад энэ бид нар түрүүн хэлсэн шүү дээ. Илхэг хөндөөгээд ухны хөндөө хамрын хөндөө дотор чинь үнэрлэх хүн тодорхой эсүүд наашаага ингээд салаалаж явдаг байхгүй юу? Тэгэхээр хамар дотор бас янз бүрийн ургацгүй ургаж байна шít. Одоо ургацэг гэдэг маань янз бүр байж болно. Махан ургацэг зүгээр полип одоо давсаг полип ургацэг, махан ургацэг. За аян дүрэн одоо хавдар төстэй хавдрын одоо ургацгнууд байж болох юм. Гэх мэтлэнгээр өвчнөр байх юм бол яванда үнэрлэх мэдрэгөө алдагдаж ирдэг. Ийм хоёр шалтгаан. Нэг бол өвчлөөс болох нь, хоёрдугаар тэр мэдрэлийн төгсчроос нь бас төвийн буюу захын гаралтай үнэрлэх мэдрэл бол гипосоми гэж анаахан хэллээр тийм ээ. Тэгээ бүр анасоми гэдэг бүр үнэрлэх чадваргүй болсон тийм асуу байдаг шүү. Зарим хүмүүс ярьдаг ш хамраа их ухаж оролдох энэ бол нөгөө хамранд маш их мэдрэлийн одоо тэр эсүүд байдаг учраас бас оюун санааны хомсдолд орох тийм боломжтой гэдэг энэ хэрэг юм байна. Яг зүгээр хамар ухахд бол нэг тийм яг мэдрэл одоо тэрний төчрөх нэхээс хамгийн гол юу бол
Одоо тэр бид нар түүн таславч мөгөрс гэж ярьсан шүү дээ. Тэрний одоо урд 3.1 гэж ярьдаг. Одоо бид нар чинь таславч байгаа шүү дээ. Урдлын хэсэг, хойдлын хэсэг. Урд 3.1-д Кэселбах зоон гэдэг одоо яг тийм өөрмөц. Энэ бол Чигмар болон Эмчил мэднэ. Мэргэжлийн улсуудад яг тийм хялгсан судасны бөөгнөрлөг. Яг тэр зангилаа гэсэн үг. Судснууд ингээд хялгсан судсууд очиод яг таславчин дээр байрлалдаг. Тэгтээ зэрэг хүн ингээд хамаагүй хатуу зүйлээр ухах штэ. Тэгтээ зэрэг тэрийг цочроод ханын гэмтээгээд цус гаргадаг. Нөгөө тусаалгаа дуудаа хуцаатай хэрэглэдэг штэ. Хамрын тусаалга чинь нэг талдаа агшаагаад одоо тэр самалдгаа чинь агшаадаг суд цагшаах үйлчлэгээс гадна удаа хугацаанд хэрэглээд ирэхээр хамрын сасдаг хуур ашигладаг. Даян бол одоо бидний ард түмний өргөн нэрлдэг нэг напцилин гэдэг үү шүү дээ. Кислозилин гэдэг одоо маш үн хямдтай. Одоо гарын дурыг айл хүмүүс чинь бүтүүрэн. Тэрийг одоо маш удаан хугацаанд ингээ хэрэглэсэн өсөөд тэр салс чинь яванд ингээ хуур ашиг. Тэгээ одоо нэгэсэндээ эсийн хатангаршил үүсэж байна гэсэн. Тэгэхээр нөгөө шүүрэл ялгаралт хуурашаад хатангарж үүсгээр 5 үсээд тэр Кэселбах гэдэг зооног юмтэйгээ байнга цус гарамтгаа. Амар дотор бүр шархлаа энэ төр үүсч байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол бас тэгж ер нь хэмжээний заавраар хэрэгжилж явах хэрэгтэй. Байнга л хэрэгжилж болохгүй юм байна тий. Ер нь бол байнга хэрэгжилж байна. Яг одоо хэмжээний заавраар тодорхой төрчин нэг цикл байж болно тийм ээ. Хавар намрын уйлрал байж болно. Өвлийн уйлрал байж болно. Зуны уйлрал ингээл яг одоо тухайн үедээ ямар шин тэмдэг юм бол харшил надад ямар хөө хэлбэрээр байна. Тэгэхээр мэрэгжлийн хэмжил үзүүлээд энэ тохирох юм байна. Та энийг нэг тэдэн хугацаанд хэрэглээрэй гэж ингэж хэлнэ шүү дээ. Тэгэхгүй одоо манай ганц нэг л бараг цөнгөнтэй хэцүү явж байдаг шүү дээ. Хамар. Таны түрүүний нөгөө хамрын судасжилт гэдэг дээр нэмэлтээр асуухад хүмүүсийн зарим нь ингээд хамар улаах өвчин гэж байдгүй. Зарим хүмүүсийн ингээд хамарных нь үзүүрүүд нь байнгын улаалтай. Энэ одоо тэгээд яг нэг юуны гоо сайхны эмчтэр очихоор энэ биш ээ, харшил биш ээ гэдэг явдаг. Гэтэ яг ийм хамран дээр яг нэг ийм тусгай өвчлөл гэж байх уу? Одоо ер нь өвчлөл гэж үзэж болно. Энэ чинь бол гадна хамар гэдэгтэй холбоотой байхгүй юу? Гадна хамар гэж бид нар ярьсан. Гадна хамар энэ чинь арьсан гэсэн шүү дээ. Хүний одоо гадна тал. Тэгэхээр арьсны доотлол чинь бас тодорхой хэмжээний бичил микро одоо тийм капилляр судснууд байна шүү дээ. Тэгэхээр энэ капилляр суднууд чинь өргөсөөд одоо эмнэлгийн хэлээр телеангоктоз гэдэг шүү дээ. Судсууд бичил судснууд тэл. Тэр чинь бол нэгдүгээр суур өвчнгүүд байж болно хүндээ. Илгэний өргөсөлтэй байж болно, бодисын солилцооны өвчтэй байж болно. Одоо нөгөө патагр энэ ч бас орох байх. Гэх мэтлэнгээр одоо бодисын өвчнгүүд тэр хамрын одоо арьсан дор байгаа судснууд өргөсчдөг байхгүй. Тэгэхээр их хэмжээтэй ингээд хамрын үзүүр улаагаад зарим хүмүүс яг бол бүр зөвхөн судсан тэм тодорцсон байдаг шүү дээ. Яг бид нар бол зүгээр тэр үед бол тэр судсуудыг түлэх бас тийм мис ажилбарууд хийж болно л да. Өргөсөн судсуудыг харж байгаа түлэх, багасгах, судсуудаа нарийсах, тариа хийх гэх мэтлэн. Тэгэхээр л одоо нөгөө түрүүний минь хэлдэг дагалдах суур өвчнүүд нь хэр зэрэг байна гэдгээс шалтгаалаа. Хүмүүс зарим нь бол бүр одоо бар заагаад энэ төр бүр их хачмалсан байдаг. Тэр чинь бол одоо өөрөөр нь бодисын солилцооны нэлийн эмгэг өөрчлөлтөнд орсон. Саагарны өвчтөй, бамбай өөрчлөлтөй гэж байх. Тийм гэх мэтлэн дагалдах өвчнүүдийг дагалдсан тийм юм байна. Өөрчлөлтүүд. Яг гоо сайхан бол одоо янз бүрээр бас хийж л байгаа юм байл л да. Фильтр энэ төр хийх юм уу тийм ээ. Багасгах энэ төр гэл. Аль аль талын хүчин чиглэлтэй гоо сайхан талаас хамар болон талд бол бид нар бол тийм их хвчлэн судсыг боох түлх хэмжлэг гэдэг юм байна да. Одоо сүүлийн үед нөгөө гоо сайхны зорилготой пластик хаалганууд хамрыг одоо өндөрсгөх, за тэгээд дээрэс нь одоо бас үзүүрийн өөрчлөх ч гэдэм үү, хэлбэр төрсийн өөрчлөх ингээд маш олон янзын одоо мис ажилбараар тий гоо сайхны талдаа анхаардаг энэ хаалганууд их болсон. Гэхдээ энэ хаалгааг хийлгэлээгээд ер нь хооч дооч гэдэг юм уу, урт хугацаанд тийм сөрөг үр дагавар гэж юм байх байгаа харьцангуй байгаа. Ер нь харьцангуй байгаа шүү. Одоо бол гоо сайхан чинь маш эрчимтэй сайн хийж штэ альч салбар тийм ээ гоос. Тэгэхээр одоо энэ гадна хамар гэдэг чинь хүний нүүрний гол одоо үзмж гаргадаг хэрэгтэй штэ. Тэгэхээр хүн чинь дангад гарангуудаа бас гоо үзмжэндээ анхаарч байна. Унжоо хамартай хүн байж болно, сартгар хамартай хүн байж болно.
бүр доошоо одоо шигдсэн нахиу амартай хүн байна. Гэх мэтлэнгийн одоо тэр хүн чинь гадаад үзмж бас нэг гоё болгоч гэсэн бодноос гоо сайханд орж байна л да. Тэр бол одоо гоо сайхан бол бас төгс болцсон. Нэг хэсэг бол одоо биелдэр шахах тийм ээ. Янз бүрийн одоо тариа шахаад хэлбэр. Одоо бол гоо сайхан л төгс болцсон шүү дээ. Мөгөөрсөйг бол өөрийн хэлбэрээр янз бүрээр засчиж болно. Нурууг өндөрсгөөд одоо өндөр амартай болгож болно. Одоо энэ хамрын угалц гэж ярьдаг шүү дээ. Тэр энэ төр чинь зарим нэг одоо ингээ асартаагаад их том. Зарим нь бүр юм авчиг тийм ээ. Энэ нахиу амартай бүр доошоо суудсан тэр бол косметик одоо гоо сайхан Ирина пластик гэж ярьж шүү дээ. Одоо бүр тухайн бүр нэг бүр салбар болоо явцсан. Тийм байна. Манайх бол одоо бүр салбар болцсон. Тэгэхээр тэр бол одоо өөрийн хүснээрээ хүн хаалгаа хэлэхэд бол нэг тийм тэр сүргүүр давруулж байгаа тийм ээ. Ер нь байна тийм. Хагааны хувьд бол тийм байна тий. Гэхдээ нөгөө филлер тарилга гэдэг ааш тэр бол одоо энэ хамар дотор чинь зөндөө олон нөгөө мэдрэлийн эсүүд одоо мэдрэлийн эдүүд явж байгаа тий. Тэгэхээр филлер тарилгын хувьд сүрэг нөлөө гарч исэн тийм тань дээр тийм тохиолдол байна уу? Ер нь бол зүгээр одоо ингээл ажиглахад бол мимик л өөрчлөгддөг юм байна. Одоо хүний одоо нөгөө энэ чинь хүн чинь одоо нэг булчингараа нэг ингээд нэг амаа гоё болгоно хазраараа ингэн тийм ээ хөмсгнүүд нь ингээд тэр фильтр тарай чинь бол ерөөсө булчингийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа хгүй нэг гүлгэр одоо энгийн хэлээр гүлгэр болчихно тийм ээ ямар ч одоо мимик гэдэг чинь нүүрний баясгал тодорлоо шүү дээ тэр үзэмж алга болт нэг тим юм ажиглагдаг одоо зарим усууд гарахад нэг зөвхөн нэг хэмлэмжтэй ийм одоо юм болцсон харагдах юм байна. Нүүрний эмоц хөдөлгөөнүүд. Тийм эмоц. Уурхад байна шүү дээ. Одоо нэг хүн чинь баярлахаараа нэг байдгаараа тэгж чадахгүй болох жишээ нь одоо. Тийм юм зүгээр ажиглагдаж харагдах байдаг юм байлаа. Хамраас байнга цус гарах нь ямар шалтгаантай вэ? Сая би ярина гэлээ шүү дээ. Одоо тэр нь Кэселбахын зоон гэж байдаг. Тэр Кэселбахын зоон чинь бол ердөө үед бол ингээл байж байгаа. Тэр чинь маш олон хүчин зүйл нь л илэгний хэрэгсэл. Одоо илэгний анхаг өрөвсөл бол цирроз гэж яриаддаг шүү дээ. Тэгэхээр илэг чинь өөрөө цусны одоо тэр төлжилт нөлөөлдөг, бүлэглэлт нөлөөлдөг гол хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр илэг маань өрөвснө гэдэг чинь бүлэгний хууль ажиллагаа цус шингэрч чинь. Тэгвэл зэрэг тэр мэдрэмж нь яаж явах вэ? Хамраас цус гарч. Нэгэсэндээ тэр хүндрэлийнх нэг хэлбэр нь хамрын цус алдуулж гарах нь шүү дээ. Нэг тохиолдол. Хоёр тохиолдол зүрх судасны өвчлөл. Артерийн даралт ихтэх. Зүрх судасны одоо янз бүрийн юмгууд одоо ишмэ гэж ярьдаг шүү дээ. Төв одоо харнаар одоо титмс үзсний өрөвсөл тийм ээ. Ер нь хархалгын өрөвсөл одоо зүрхний юмгууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өвчнөд чинь хүн яад өгөхөр байнгын л одоо тэр цусыг шингэн байлгах зорилтоор удаан хугацаатай цус шингэлдэг юм уудаг байхгүй. Тэгтээ зэрэг тэр маань явандаа нөгөө цус бүлгэнүүлэх факторуудыг алдуулгаад цус урсамтгай болж. Тэгэхээр хоёр дахьчаар хамраас цус гарч дохиох юм шүү. Одоо энэ болохоор хэлж байна шүү. Даралт чинь нэгтгэх юм бол нэгэсэндээ одоо ард түмэн бол ойлгож байгаа нь бас нэг талдаа сэрэмж өгч гин гэсэн үг шүү дээ. Одоо бие чинь өөрөө хамгаалах хуралтай. Тэгэхээр хамраас зүг зүгээр очоо гівгэнтэн настаа усаа цус гаргадаг. Тэр чинь нэгэсэндээ та аль нэг газараа цус харавах гэж байна шүү. Тархинд одоо цус харавлаа гэж ярьдаг шүү дээ. Цус сагарлаа. Тэгэхээр тэрний үржилсэн тохиол чинь танд юу гэж юм хаа хамраас нь цус гарч мэдэгдэх нэ. Нэг талдаа тэгж ойлгож. Тэгэхээр одоо би бол хэлэх нь шүү дээ. Та бол нэг 100 г, 200 г яг даралт ихтэй тохиолд настай хүн бол гаргачих болно. Гарах. Тэгсэн оноо тогтоож байгаа. Яаран битээ тогтоо. Тэгэж одоо практик бас ажиглагдаад байна л да. Тэр чинь нөгөө цусны циркуляр биом гэдэг эзэл хүн тодорхой хэмжээгээр аргын цаанаасаа гаргаж шít. Тэр судсыг хагалаад баг зэрэг гаргаад. Их хэмжээтэй одоо литр метр гарвал тэр чинь цус багтаад өөрөө бүр шоконд орчихно. Зүгээр нэг 100 г ч 200 г баг зэрэг гаргахад бол тэр хүнийгэсэндээ харуултаас өөрийгөө хамгаалж байна. Баг нэг талдаа тэгж ойлгож байна шүү. Их хэмжээтэй. Гэхдээ бас яг тэр хүн өөрийгөө мэддэг байж иж тэр цусыг гаргахгүй бас болохгүй шүү. Зориудаар мэдхгүйгээр зориудаар тэгж бас ингэ гаргаад байвал зориудаар тэгж гаргаж болохгүй шүү. Тэр чинь өөрөө аяндаа мэддэггүй зэр толгой дүүрчихлэн шилэн үзүүгөөс чирэнд ингээл өөрт нь завөр мэдэгдэн шүү. Тэгэнгүүт гид гот гээл тэгэнгүүтэл гид гот гээл ингээл гардаг шүү. Одоо ингээл ингээ харж байгаа. Тэгэл одоо хамраас нь хам юм ингээл бүглээ. Тэр чинь бас тийм өөрийн чинь хэлдэг. Яг гоо манай миний мэрэгжилтэй холбоотой бол таны түрүүний хэлдэг
яг илгэний хатуурлын хүнд үед тийм ээ. Илгэний хатуурлын үед бол цусан дээрх тэр тромбоцит гэдэг цус бүлгнүүлэлтэнд оролцдог эс бүр багасчдаг байхгүй. Тэр тохиолдолд бол бас хамраас цус гарамтгай болдог. Тий. Гэхдээ бид нар одоо жишээл мэрэгжлийн зүгээс ингээ асуудаг. Юу гэж асуудаг вэхээр за түрүүн Шулуунбаатар зөвлөхийн хэлснээр яг одоо хамрын хөндийн одоо тэр хамрын хөндий доторх тэр судасны бөөгнөрлөлийн одоо юутай холбоотой шархтай холбоотой, шалбархаатай холбоотой бас ингээд гараад идэх гэсэн та хэлсэн шүү дээ. Тэр тохиолдолд бол аль нэг тал нь шархалсан тохиолдолд зөвхөн нэг талаасаа ингээд гарах эрсдэлтэй байдаг. Илгэний циррозын үед ер нь нөгөө зүсний бүлэглэлд муудчихаар хоёр хамраасаа ер нь ээлжиж гардаг. Тэр чинь хоёр талд адилхан байгаа шүү дээ. Хэсэл баг. Судасны ханны одоо бат бүх чанар нь алдагдчихдаг. Тэгэхээр тэрийг хүн өвчтөн өөрөө айгуу сайн ер нь мэдэрч явах хэрэгтэй. Хоёр талаас гарч ийн үү, нэг талаас гарч ийн үү тий. Тэгэхээр ер нь илгэний циррозын үед хамраас гараад байгаа тохиолдолд хоёр хамраас ингэж ээлжиж гарах эрсдэл айгүй хүндэр байдаг. Тийм учраас нөгөө бөглөөд байхад тэр нь тогтдоггүй бас нэг эрсдэл бий. Нэгэнд нөгөө бүлгнүүлэх чадвар нь алдагдсан. Ийм тохиолдолд бол бас эрсдэл маш өндөртэй байдаг. За тэгээд дээрэс нь цусан дотор одоо илгэний хатуурал шалтгаантай БЦ вирусын шалтгаантай илгэний хатуурал болоод дээрэс нь илгэний хавдар болохоор цусан дотор тэр хавдрын маш олон хүчин зүйлүүд явдаг. Тэрний нэг хүчин зүйл нь юу гэхээр өөрөөр хэлбэл эмгэгээр одоо судасны эндотелийг гэмтэгч хүчин зүйл бас явдаг. Тэрний яадаг вэхээр нөгөө нэг зөвхөн одоо хавдар илгэн дотор байгаа хавдартай хэсэг бусад хэсгүүд рүү өөрө шилжиж нүүж байрлахад тэр VEGF гэж хүчин зүйл байна. Тэр бол суд сургуулахад нөлөөлдөг. Бусад хэсгээр болохоор судасны хэвийн бат бүх чанарыг алдагдчихдаг. Тэгэхээр энэнгээрээ бас их өөрөөр хэлбэл илгэний хатуурал хавдар хүчин онцлог байдаг. Тэгэл цус гарахаар чинь хамар олон амжилуулах нь шүү дээ. Тэрийг бол өөрөө энэ ангиографи эмч тэрийг л үзээ тогтоож чадахгүй. Тэгэхээр хамар олонд бол тэгэл бид нар ингээл дуран юм талтайг харах чинь яг тэр кислбак гэдэг нөр дөрөв гэсэн шүү дээ. Капилляр судасны бөөгнөрлөөс чинь зүгээр зарим газар бол олгоод иж явах шээ. Зарим газар бол нэвчээд ингээд шүүрж байна. Тэгэхээр бид нар бол тэрийг юм юу тогтоож шүү дээ. Тогтоохгүй тэгэл тэр хамраар цусал зэрэг өндөрлөв. Тэрийг бол бид нар мэдсэслийн арга байж болно, түлж болно. Тухайн үед нь яг юм бодис шингээсэн даралтай одоо чихээс болт гэж болно. Ер нь хамар олон эмчил тэрнтэй тулгарна. Тэгэл ямар нэгэн байдлаар тогтоож байгаа. Сая илэг гэж ярьлаа. Тэгэнгүүт энэ бас цусны өвчний шалтгаантай. Цусны өвчин маш олон гол шалтгаан болно шүү дээ. Одоо цус багталтын лейкоз гэж байдаг одоо цагаан эсийн хавдар тэгэл янз бүрийн тромбоциттэй биений одоо тромбоцит бүлгнүүд ба тромбоциттэй биенийг цусны янз бүрийн төрлийн өвчнүүд байна шүү. Тэр өвчтөд усуд бол эцсийн хүндрэлнээрээс хамраа цус урсаар бол хэцүүлдэг шүү. Тэгээ нөгөө эрүүл хүнд бол цус ямар нэгэн аль нэг газар гарлаа гэхэд за зүгээр хамраараа бодъё л та. Хамраар ингээд цус гарлаа гэхэд ер нь одоо нэг 3 минут ч байт юм уу нэг жоохон нэгээс 3 минут ч зүгээр би бол тэрийг сайн мэдгүй. Ойролцоогоор тиймэрхүү хугацаанд гараа. Тэгээд нөгөө бүлгнүүлэх хүчин зүйлүүд нэтгэвчээд эхлэн хүний бие дотор. Тэгээд тэр алдаж байгаа газар чинь нөгөө бүлэн үсэж эхэлнэ шүү дээ. Тэгээд ингээд тогтно. Гэтэл өвчтэй хүмүүс төр ялангуяа тэр бүлгэлтийн асуудалтай хүмүүс төр ерөөсөө тийм бүлэг үсэх байхгүй. Тийм учраас байнгын урсаа. Тэр тохиолдолд бол яалтч байхгүй одоо чамар хоолой мэрэгжлийн эмч нарт хандаж л одоо тэрийг тогтоолохоос аргагүй тийм байдалд хүрч байгаа ерөөсөө. Нэг ийм шалтгаан байна юм чи асуухад за цус бол хамраас гарна. Тэгэнгүүт бүлэгнэл байхгүй үед одоо нөгөө шамбрамтай хүн ч гэх юм уу те тэр хүн ямар нэгэн одоо тэрний шамбармын асуудал нь гараагүй байхад бас цус алдчих байгаа байхгүй. Зэрэг тэгж цус алдахаар одоо бүлэгнэлт байхгүй болсон гэсэн үг үү? Тэр ямар үдэ гэж юу н бараг л гарах хэвээр бараг бүх газараа гарна гэсэн үг. Энэ бол юм байна. Тэр саяны яг илгэний тэр хатуурал өвчнөд шууд холбоотой. Хатуурал өвчин илгэний хатуурал өвчин хүндэрсэн үедээ үүдэн венийн систем гэж байдаг. Хэвлийн хүндэд үүдэн венийн систем. Тэрний яг хөр хос биш эргэтнүүдийн одоо венийн цусыг цуглуулад илгээр дамжуулаад
Тэгээд доод хөндийн вен буюу зүрх рүү хураахур суц руу хүргэж яадаг юм тогтолцоо байдаг байхгүй. Тэгэхээр хатуурал өвчний үед тэр үүдэн венийн даралт ихтэлт нэмэгдчихдэг. Тэр суцны тий элэг өөрөө тэр цусыг шүүгээд цааш нь ингээд гаргаж яхад л элэг нь өөрөө ингээд хатуураа жижигрээд үйл ажиллагаа болцчихаар өөрөөр хэлбэл элэгэнд очиод энгийн үгээр тайлбарлал цуснууд маань нөгөө хэвийн хурдаараа шүүгдэж явж чадахгүй бөөгнөл үүсээд байхгүй зогсогшил үүсээд араасаа ингээд. Тэгэхээр яг нөгөө нэг суцууд маань тэлж эхлэх нь шүү. Тэлж эхэл. Тэгэхээр сиррозтой хүмүүстэр улаан бас суд зөргсөх, ходоодны суд зөргсөх, дэлгүүний суд зөргсөх. За тэгээд дээрэс нь бүдүүн шулуун гидсний суд зөргсөх гэдэг ингээ варикоз гэж нэрлэдэг байхгүй варикоз. Вентэй салбартай. Угаасаа вен. Тэгээд тэр зөвхөн тэр гэхдээ портын систем, хэвлийн хөндий портын систем холбоотой үүд вений тогтолцоо. Тэгэхээр шамбармгүй байсан ч гэсэн өөрөөр хэлбэл нөгөө шулуун гидс чинь яадаг вөхөр нөгөө нэг өтгөнийг гаргаж идэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо шингэн дунд тэгээд хатуу хэлбэрийн өтгөн гаргахад зарим тохиолдолд тэр өргөсцсөн судсыг одоо тэр хатуу одоо өтгөн гаргахтаа гимтээдэх тохиолдол хамгийн гимтээд хүчтэй дүрэлт хийх явц дээр судас бас гимтдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл шулуун гидс салтдаг. Эрсдэл айгүй өндөр байдаг. Манайхан ярьдаг шүү дээ. Илгээрээ бөөлжлөө гэж ярьдаг. Энэ яадаг вөхөр хатуурал хөндөрсөн үед нөгөө ходоод улаан хоолой варикозын судас нь хагараад тэгээд дотгошоогоо ингээд ходоод руугаа цус шүүсээр хагаад тэр нь ингээд дотроо бүлгэн нүжирдэг байхгүй нүжирд. Тэгээд дүүрээд эхлэхээр яадаг вэ? Тэгээ тэр чинь хүн чинь ходоод дотор юм дүүрээ тэр цус чинь цаашаа явахгүй юм чинь рефлексээр бөөлж гаргадаг. Тэгэхээр нүж гарахаар манай монголчууд илгээрээ бөөлж байна. Нүжирсэн цус гэсэн. Тэгэхээр нэг бүүн бүү юм гараад. Тэгэхээр ер нь бол илгэний хатуурал гэдэг хүчин бол айгүй тийм төвхтэй олон эрхтнийг хамарч ингэж гимтээдэг. Тэгээд тэр хамгийн гол нь тэр үүдвэний одоо даралтын хэсэгчдэг учраас нөгөө манайхан одоо циррозтой хүмүүс дурын хэлээр хавчаар тавиуллаа гэж хэлдэг шүү дээ. Ингээл хаваа судсанд хавчаар тавиуллаа гэдэг. Тэр бол хагарах эрсдлээ судсууд дээр нь л хавчаар тавиад байна. Боож ийн гэсэн үг байхгүй. Заримдаа бол төлөлт хийх. Одоо сажууга амжилтдаг хамрын тэр нөгөө нэг судсуудыг төлдөг шүү дээ. Яг тэрнтэй ажиллах. Мөн дотор талд нь одоо нөгөө цавуу хийн. Тий. Цавуу хийн. Тэр одоо хагарч байгаа судсан дотор нэгээ цавуу хийж бас тэр цус алдаг эрсдлийг бууруулдаг. Гэх мэтчлэн одоо яг шинжилгээ ухаан, анагаахын шинжилгээ ухаан хөгжиж байгаа олон эмчилгээний тийм арга замуудтай болчихсон. Гисэн хэдий боловч бол яг үе шатаас нь хамааруулж эмчилгээ хийх бас хамгийн одоо зөв сонголт. Тэрийг зөв сонгож яана гэдэг бол эмчийн туршлага тактик гэдэг зүйлээс бүх зүйлээс хамаарна гэсэн үг тийм. Одоо хүн болгон толгой дараалал салстын гэмтэл тэгэл хамрын хагалгаанд орно гэж байгаа. Тэгээ энэ хагалгаанд ороогүйгээсээ болоод ямар эрсдэл хүчин зүйлд хүрэх вэ? За одоо ямар нэгэн түрүүн би нэг цугт урдсан шүү дээ. Нөгөө гамрын хөндөө гамрет гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм гамрет одоо хурц үе дутуу юмчсэндээ холбоотой гарах гэж арах шүү дээ. Тэгээд тэр одоо арахыг өрөвсөл чинь энэ хөндийнүүдээ өрөвсүүлсээр байгаад идээд голомтолчихно гэсэн үг нэгсэн. Хэрвээ тэгэл идээд голомттой байнга олон дахиад байх юм бол бид нэр тэр чинь дурангийн аргаар одоо тэр хамрын хөндөөтэй харьцдаг. Тэр хөндийнүүд чинь бол бас хамрын хөндөөтэйгээ харьцдаг бас жим гэж байдаг шүү дээ. Дунд жим, доод жим. Тэгэхээр одоо тэр гамрын хөндөө чинь дунд жимтэй бас тодорхой хэмжээний тэр хөндөө чинь эрүүл үедээ бас л тэр жим дотор байгаа сувг байдаг байхгүй нарийнхан сувг. Одоо гамрын хөндийн сувг гэж ойлгоно. Дунд жим донгоод. Тэгэл жирийн үед чинь тэр чинь бас агаарын солилцоо гэдэг дуу одоо энэ гамрын хөндөө ямар үүрэгтэй юм бэ гэж бас тэрийг тодорхойлж ярих юм байна л да. Тэгэхээр энэ гамрын хөндөө чи ив эрүүл байх үедээ гол нь мэдрийн панац хийхэд айгүй үүрэгтэй цуурайт болдог байхгүй. Тэр хөндөгөр чинь одоо бид ингэ ярьж шít агаар ороод хамрын амьсгал чөлөөтэй одоо тэр хөндийн чөлөөтэй юм бол хүн айгүй гоё сайхан тод ярина. Хивэн ярина. Одоо панац одоо дуу аваа их гоё ярина. Тэгтээ одоо дайлангой нөгөө лектрүүд байх, дуучид байх, та хоол одоо ингэ ярьдаг усуд байх юм бол ямар нэгэн байдлаар тэр дайвар хөндөө өрөөсөл хамрын хөндөө өрөөсөл байх юм бол гуншчин. Нэгдүгээр, хоёрдугаар тэр хөндийнүүд чинь ингээд гоё цуурайт болоод хил яриаг аягаа тод болгож за ялангуяа тийм дуулдаг улсууд юм одоо мэрэгжлэрийн улсууд ба шүү дээ. Тэр улсууд айгүй эмзэг тусдаг байхгүй.
тэгээд дипнац гэж ярьдаг шүү дээ. Панацын өөрчлөлтөнд болоод. Тэгэхээр энэ дайвар өндөө чинь тийм цуурай тулдаг үр ажиллагаа. Маш чухал юм байна шүү дээ. Их чухал байхгүй. Тэгэхээр манайхан чинь тэгээд тэр сая баярлаа шүү дээ. Камерын хөндөө, тухны хөндөө, одоо элхийн хөндөө ингээд суурь хөндөө лугаад дамжсан юм өрслүүд байгаа юм бол одоо бид нар бол дурангийн аргаар бүх одоо тэр харьцаж байгаа сувгуудын томруулж онгоолгоод агарын солилцоо оруулаад ингээд цэвэрлэх нь шүү дээ. Тэгээд бас хамрын хөндөө дотор махвар гэж ярьсан шүү дээ би түрүүн. Одоо тэр махан ургацыг давсаг шиг одоо уйланхай полип гэж ярьдаг те. Ийм ургацууд байх юм бол бид нар дурангийн аргаар амьсгалын жилүүдээ тэр чинь одоо нэг юм ургацаар чинь амьсгал чинь бүр таг болчихно шүү дээ. Тэгээ нэг өнөрлөх мэдрэгөө түрүүн бид нараас алдаг гэдэг нь амьсгалж чадгаа болчихно. Дандаа амаараа амьсгалдаг болно. Тэгэхээр яг хамаараа дандаа хүн чинь давхар бактери авахаар амны өвчлөл доороо ихад л шүд өвчилж эхлэн кариестай болж эхлэн тийм ээ. Хоолоо амархан өвчнөдгий болно. Хоолоо хатамтгай болно. Нөгөө байнга агаараар ингээ. Хүн чинь амаараа бол агаар сурах ёсгүй шүү дээ. Физиологийн хувьд бол тэгэхээр нөгөө хамар тагвитай байна гэдэг чинь хүн чинь амаараа нэмэлт амьсгал аваад. Тэгэхээр яг амаараа нэмэлт амьсгал авсан хамгийн энгийн шигтэл хоолоо хатдаг болно, хуурашдаг болно. Тэгэл амны хөндөө шүд өвчилж ирэхээс гадна энэ агаараа чинь шүүл дүүргөө доош нь уушгин дугааруулад байна гэсэн үг шүү дээ. Нөгөө бронхит гэдэг чинь үс чинь цагаан буурсаа болоо өрөвсгөр борно. Тэгээ уушгины янз бүрийн эмгүүд доош ингээд хамжаа явчих юм шүү дээ. Гэх мэтлэнгээр нарийн зөвхөн одоо буйл өрөвсөд идэлхэд доошоо эрүүлүгөө явдаг гэдэг. Хамрын дайвар хүндий одоо тэр гамрит боллоо гэхэд тарих руугаа явдаг гэдэг үнэн үү? Энэ гамрын хөндийн нэг онцлог байдаг байхгүй юу? Гамрын хөндөө ч өөрөө дөрвөн хамтаа юм хөндий эрэхтэй ш дандаа ясан ханаар. Тэгэхээр өөрөөр хэлбэл амны хөндөд байгаа дээдүүдэн шүд гэж ярьдаг ш та бид нар дээдлийн хараа соёонууд байдаг ш та. Тэр бол гамрын хөндий доод ханалдаг байхгүй. Тэгэхээр гамритдаг хүн яах вэ гэхээр энэ дээд шүднүүд сулраад хөндөрөөд өвчлөмтгий болоод яг хурц өвдсөн үедээ ингээд одоо шүдний юм чи ингээд тогшоод үздэг ш та хөндөр байна. Бид нэр ингээд тогшоод үзэхээр тэр язаар ингээд нөгөө эдийн дарагдсан доод ан чинь холбоотой байна шүү. Тэгэхээр шүд чинь тогшингууд яг нөгөө яг шүд өвдөж байгаа юм шиг. Маш мэдрэг болчихно. Тэгэхээр дан шүд гэд байлтгүй эн чинь хамартай холбоотой байх нь шүү дээ. Тэгэхээр дээд шүд бол хамрын гэдэг камератай бол доод шүд бол өөрөө ирүүндээ доод ирүүндээ суудсан тустай байх нь шүү дээ. Тэгэхээр дээдлийн юунууд бол яг одоо камерат болох юм бол тод мэддэг. Тэр хамран тэгээ идэлээд харддаг шүү. Тэгэл одоо би гэж камерын хөндөөгөө хамгийн том хөндөй бигээсэн шүү дээ 15 см. Тэгээд дээшээгээ элхэг хөндөөгөө сарслаг хөндөй гэж монголоор. Тэгээд духны хөндөйгээд энэ хөмсгний орчин байна. Тэгээд духны хөндөөгөөс цаашаа тархины дор суурин хөндөй. Энэ хөндөй рүү энэ ч бүгд холбоотой. Нөгөө эдээ төрөвсөл чинь цаашаа тархаа явчихлаа. Тэгээд тархин руу очихоор яг хуу тархины дор бүглээ үүснэ. Тархины бүглээ маш их хөндөй. Тэгээ нугсан лугаар тарих нугсч холбоотой. Тэгээ нугсны нөгөө менингит гэж ярьдаг. Гэх мэтлэн хөндөй шүү. Тэгээ гамриттай хүмүүс маш удаан яваад байдаг шүү дээ. Имжлүүлсгүй. Архагчсан байдаг. Архагчсан. Архаг бол яг тухайн үедээ сэдрэл явна уу гэхээс яг нэгт айхтар цаашаа эдэн тархаад ингээд хурц гамрит одоо хурц өрөвслөө шүү дээ. Хурц эдээ төрөвслөө. Тэр бол одоо хүүхдэд айлангуяа маш хурдан тархана. Тэгээд дархлаас болтой одоо түрүүн бид нар зөндөө ярьлаач нэг суур өвчнүүд гэх тийм ээ. Илгэний өвчтэй, цусны өвчтэй, одоо суур өвчин, дархлаач нар муутай байх юм бол гамрит болох юм бол ерөөсөө тэгэл тийм л хүндрэл байна гэсэн. Манайхан чинь тэгээд нөгөө аптекасаа юм ашиглаж тэгээд нэг бол нэг дур мэдээ имчилгээ хийдэг хүмүүс энийг бол маш сайн сонсох хэрэгтэй байна тий. Тэр уншаа хүмүүс гэд яриад байдаг. Тэр ер нь бол бас нөгөө архаг гамриттай хүмүүс бас яг тийм байх магадлал өндөртэй байна тийм үү? Яг тийм. Одоо тэр хөндөөнүүд чинь бүгд ингээд архаг гэдгээр өсөл чинь бол эдэн дарагдчихна. Тэгэнгүүт янз бүрийн гаднаас нэг амьсгалын халдвар вирус грип авлаа. Тэгэнгүүт тэр чинь сэдрээд эдээж болно. Тэрээ нэмжүүлчихээр дахиад дарагдчихна. Тэгэхээр тэр хөндөө дотор салст гэж дотор нь байгаа шүү дээ. Тэр нь ингээд зузаараад нөгөө хөндөе юм чинь битүү одоо салстын цуцаар одоо зэрэг нөгөө түрүүний нэг л дөр цуурай төлбөр үйл ажиллагаа алдагдчихсан. Яг тийм. Тэгтээ зэрэг хүний энэ гуншаа болон хамар битүү юм шиг энэ хүний тод ярих одоо панацл одоо бид нар панацл гэж ярьдаг юм да. Монголоор одоо юу гэж ангаах ухааны хэллэхээс тийм ээ. Тий ангаах ухааны хэллэгээ. Түрүүн бас та ярьсан одоо
хамрын дотор одоо ингээд савс ургацаг ургах за ингээд илүү одоо энгийн үгээр яг нэг мах ургах тий энэ ингээд нөгөө амьсгалын замд айгүйх ялангуяа унтчих саад ингээд очруулдаг тий тэгэхээр энэ бол бас нөгөө эрэгтэй хүмүүст одоо өхлөн тохиолддог одоо шинэ унтчаад хорхих одоо өөрөөр хэлбэл тэр илүү мах ч юм уу ургацэг ч юм уу эсвэл одоо булчин сулраад тэр зөөлөн тагнаа хүүхэл орохоор вибрац үүсгээд байгаа. Тийм ээ. Тэгэхээр тэр хамрын хүндийдэх тэр ургацэг бас тэр хорхилтонд нэг нөлөөлөх нэ. Ер нь бол нөлөөлнө. Одоо бол хорхилт бол бас шинжлэх ухаан бол тэр тал руу анхаарч байна шүү дээ. Аль ч салбар. Хорхилт гэж одоо бараг бие даасан өвчин гэж үзэх гэх тийм ээ. Хорхилт бол маш төгөөмөл. Тэгэхээр хамар болон эмгүүд бол хорхилт маш чухал нөлөө үзүүлдэг. Одоо хорхилтын хамгийн энгийн тодорхойлт бол одоо амьсгалын зам гэж бид ярьсан шүү дээ. Хамрын амьсгал ингээл хүн авж ийн гэхдээ зэрэг хамар дотор чинь бид нар амьсгал ингээд жилээтэй явж байгаад хамрын эмгэг байх юм бол тэр одоо тасалбачийн мөрөлт байлаа гэж бодъё. Тэр чинь амьсгал чөлөөтэй ингээд явж байгаа юм чинь мөрөлтөнд тэр урсгал чинь ингээд нэг чигээр явж байгаа юм чинь долгио уснаа та. Тэгэхээр агарын урсгалын долгион тэр хамрын хөндөд дотроо тасалбачийн мөрөлт цаашаага хүүхэн гэлзүүлэн тагнаа гэдээ явдаг штэ. Тэрний одоо тэр агарын урхалтаа шүргэлжих юм харчиж байгаа байхгүй. Одоо хамгийн энгийнээр тал. Тэгтээ зэрэг хорхилт үүсдэг. Хорхилт нь тэгэхээр хамгийн хамрын эмгүүд бол маш чухал. Одоо хамрын тасалбачийн мөрөлтэй байж болох нь одоо хүүхдэд бол одоо нөгөө гүйсэн булчирхаа гэж ярьдаг шүү дээ. Хоолойны ангийн тэр хүүхд чинь том байжгаад насанд хүрээд ингээд томорхороо багасах хэрэгтэй байдаг. Энэ ч өөрөө булчирхал хэрэгтэй байхгүй. Гипертрофичс гэдэг томорсон нь бол бага наснд том байж болно. Энэ ч өөрөө хамгаалах үүрэгтэй, чиглэх үүрэгтэй, цаанаасаа дархлааны системийг гаргаж байгаа маш чухал хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр бол хүүхдэд том байж байгаад багасдаг. Зарим хүүхдэд бол хэмжээнээс бүр том орчдөг. Ганцхан гүйсэн булчирхаа гэхгүйгээр тагнаа нарман булчирхаа гэж ярьдیں۔ Ганц одоо энэ хос буюу хос биш булчирхаа гэж гүйсэн мууцраж бас одоо мэрэгжлийн хэлээр бид нар хувааж үзсэн. Тэгэхээр тагнаа аман дотор байдаг тагнаа булчирхаа бол хос. Тэр нарман булчирхаа гэдэг маань хос биш ганц эргэтэн байгаа булчирхаа байна шүү дээ. Бүтцийн хувьд бол яг гүйсэн булчирхаа төстэй. Тэр нарман булчирхаа ямар онцлогтой гэхээр яг хамрын ард талд залгуурын хан дээр байж идэх байхгүй юу. Тэгэхээр хүүхэд наснд аденоид гэж ярьдаг шүү дээ. Нарман булчирхаа томролт. Тэр одоо хүүхэд наснд томрож байгаа багасхгүйгээр томоор үлдчихдэг. Тэр эмгэгтэй хүүхэд бол ерөөсө бага наснаас эхлээд хурхраа явж байгаа шүү дээ. Дандаа хурхралтай. Тэрийг бол бид нэр оншлон хамар бол амжнаар үзэлгээр оншлон, тэмдэглэлтээр оншлон өдөөний өсөлт бол ингээд арында барцгаар хэмжээнд томорцсон. Ингээд зөөлөн тагнаа хаар одоо бид нар бол гараа оруулж үздэг шүү дээ. Одоо ямар ч одоо нөхцөлд багажгүй байлаа гэж үзэхэд бол тэгж энгийн байдлаар оншилж болно. Одоо бол бид нар дурангаар оншилж чинь зураг аваад оншилж чинь хүүхдэд бол нэг тийм юм. За насанд хүрсэн хүн ихэвчлэн яаж юм гэхээр хорхилт маань хамрын эмгэгүүдээс болж байна. Хорхилт. Тэр нь маань яаж юм гэхээр түрүүн бид нэг тасалбачийн мөрөлт байж болж байна. Нэг самалдгны хөөнгө байж болж байна. За зарим тохиолдолд ингээ удаа уцаатай энэ хамрын эмгэгтэй яваадахаар нөгөө амьсгал дамждаг юу чинь хүүхэн гэлзүүлэн тагнаагаар явдаг штэ. Тэгэхээр тэр хүүхэн гэлзүүлэн тагнааны булчингийн үйл ажиллагаа суулгарч байгаа. Тэгтээ зэрэг тэр хүүхэн гэлгэдэг маань амны хөндөд унжиж байгаа булчинлэг хэрэгтэн байхгүй юу? Тэр зөөлөн булчинлэг хэрэгтэн чинь унжаад татагдхаа болчих гэсэн. Тэгээд хүн тайван байдалд унтаа байдал гівдэн штэ. Тэгтээ зэрэг хүүхэн гэлж нь арагшаага нөгөө амьсгалдаг хамрынхаа ардлыг таглаад байгаа юм шиг. Булчин сулраад. Мөн удаан удаад яваад хилний булчин. Хил чинь маш чухал. Хил чинь өөрөө булчинлэг хэрэгтэй штэ. Тэр бас булчин суулгарч ирж. Тэгэхээр хүн чинь унтаа ингээ тайван байдалд орохоор хил арагшаага татагдчихдаг байна. Өөр ирэхгүй. Сулрахаар энэ ч бол ингээ татагдаад байж байгаа юм шүү. Тэгэхээр сулрангуудаа нөгөө дуучим гэж уулна гэсгээд. Тэгэхээр ингээд хамрын эмгэгд нөлөөлөх нь. Хүүхэн гэлнэ булчин сулраад ирэх нь. Зөөлөн тагнаа гэдэг чинь хүүхэлнээсээ дамжсан нэг юм бас зөөлөн булчин байна шүү. Тэр булчингийн үйл ажиллагаа сулраад ирж. Тэгтээ зэрэг хохиролд бүр улам нэмэгдээд маш хүчтэй хөрхөрж ирдэг. За хөрхрөлтийн хамгийн үнд хэлбэр нэг апноэ гэдэг тийм. Sleep apnea гэдэг одоо бүр амьсгал тасалдах хэмжээнд гэж ярих юм Монголоор. Тэгээд одоо бүр нэг хэсэг ингээд гэдэг амьсгал тасалдаа. Энэ эрсдэл чинь одоо юу болж байгаа нөхөр зүрхний тэр ишмийг үүсгэж юм цусны коронавирус тетнес цусны нараас үүсгэн зүрхний янз бүрийн эмгүүд нартерийн даралтыг хэсгэж настаа хүнд. Гэх мэтлэн ингээ хүн рүү үүсэх.
Тэгэхээр одоо хурхралтыг бол янз бүр аргаар эмчилж байгаа л да бид нар тий. Дээр үеэс бол бид нар одоо эмийн эмчилгээ хийдэг байсан. Одоо үед бол ингээд харахад бидний одоо юугаар бол хүүхэнгээл одоо тэр унтсан байж та зөөлрөөд тэр хүүхэнгээл нь одоо пластик шингээд орлуулдаг хүний биенд зогцсон тийм одоо пластик нуу тавиад ингээд чангалах. Хүүхэнгээл одоо доош унтж байгаа юм бол хэсэгчлэн тайрах гэх мэтлэн одоо янз бүрийн аргууд байдаг л да. Тэгээ Америкийн одоо эрдэнэт ч гэсэн зарим тохиолдолд тийм тариа энэ төр гаргаад курсээр ингээд тарьдаг. Нэг удаа тарихтаа удаан тарьдаг. Тэр бол тарианы үржилэн гарангуудаа дахиад байдаг. Тэгэхээр бас нэг төгс биш. Одоо ингээд хамгийн сүүлийн үеийн технологийн сайжрлалаар лазер эмчилгээ гэсэн ийм статусаар лазер эмчилгээ явагдаад байна. Одоо нөх хурхралтын хамгийн одоо түгээмэл жишээ бол би сууж байна. Тий би өөрөө аюу. Тэгэхээр яг нэлээ яг миний мэрэгжлийн чиглэл өөр ч гэсэн гэдэг нь өөр тохиолдсон зүйл болохоор нэлээд их уншиж судалж бас үзсэн. Тэгэхээр яг энэ чинь манай аав өвөө гэд ингээд бас хөрхөрдөг хүмүүс байсан. Өвөө маань бол байхгүй. Тэгээд үзэхээр удамшлын бас тийм зүйл бол байд юм уу гэж би бас ойлгосон. Өөрөөр хэлбэл тэр биологийн өгөгдөл өөрөөр хэлбэл одоо тэр анатоми онцлогууд ч гэх юм уу тий анатоми онцлогуудаас бас яг тийм юун дээр зарим юм дээр бичээд байна. Тэр нь анатоми онцлог л байгаа. Тий анатоми. Хоёрдугаар ерөөсөө Монгол хүмүүс нэлээх цогцлон тохиолж байгаа чинь жингийн илүүдлээ өгөх нь л тий. Яг нөгөө таргалахар чинь бүхэл биеэрээ таргална шүү дээ. Одоо зөвхөн гадна харагдах байдлаараа биш юм байна. Тэр амны хөндөй, хүзүү, залгуур тийм ээ. Ингээд эхлэхээр тэр амьсгал авж байгаа гарч байгаа зүйл хүртэл ингээд таргалж байгаа байхгүй шахагдаад. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө суларсан, унжсан хүүхэл зөөлөн тагнаа хэл энэ маань аргашаага бүр сулраад орох тэгэхээр нөгөө нэг нарийсаад байгаа юм руу ч ороод эхлэхээр бүр ингээд юу өгөөд тасалд бүглэлт өгөөд тэгээд нөгөө нэг слип апнаа буюу амьсгал тасалт хам шинж гэдэг. Тэгээд тэрэнд хамгийн их нэрвдэж байгаа эрхтэн болохоор тарих зүрх хоёр хамгийн дөрөв. Тэгээ нөгөө өглөө босохоор нойрмог юм шиг амар амархан ядардаг. Тэгээ ерөөсөө өдөр маш их нойр хүрдэг. За тэгээ дээрэс нь бол одоо мартамхаа болдог. Тэгээ энэ асуудлууд бол ерөөсөө шууд ингээд хорхилттой холбоотой. Бид нар яг нөгөө шүн өөрсдөө унтаал өглөөс ирчдэг. Тэгэхээр нөгөө өөрөөр хэлбэл нэг тийм өвдөж бариадах нөгөө зовөр байхгүй юм шиг хэрнээ. Цаагаараа тэр бусад эрхтэн тогтолцоонд бол асар сөрөг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бол одоо ялангуяа сүүлдэл мэдэрч эхэлж байгаа байхгүй. Энд чинь нэг 20 наснаас эхлээл ингээл хурхирсаргаал ингээл яваад идэг. Гэтэл мөн чанартай тэр үед чинь бол одоо юу гэдгийг ядарч завгүй л явж исэн. Тэнгүүд одоо ингээд гараад эхлэнгуут яг тэр өөрт мэдэрч эхэлж байгаа байхгүй. Мартамхаа болж байна. Өдөр нойр хурж байна. Айгүй амархан ядрамтхаа болж байна те. За тэгээд дээрээс нь одоо ингээд заримдаа ингээд зарим хүмүүст бол зүрхний ишмийн шинжүүд гэдэг юм байна. Зүрхээр хатгуулж өгдөг ч гэдэг юм уу тийм ээ. Даралт хэсэг. Гэт ингээд байдг юм байна. Тэгээ бүр хүндэрсэн үедээ бол одоо зарим нэг юунууд дээр судалгаа кейсүүд дээр байлаа л дээ. Өөрөөр хэлбэл маш урт хугацаанд слип апнаа буюу амьсгал тасалт хам шинж минутаас дээш хугацаанд ингээд үргэлжилдэг 2 минутанд тэр үргэлжилдэг хүмүүсийн төр дээр бол заримдаа өөрийгөө хянах чадваргүй архины төрлийн зүйл хэрэгэлцсэн үед бол нөгөө зохицуулт цаанаасаа зохицуулт нь одоо зохицуулга нь алдагдаад тэгээд ерөөсөө амьсгал авч чадахгүй байгаа зүрхэн зогсоод ингээд нөгөө юунд орондоо ингээд нас урцсан гэсэн ийм одоо кейсүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүрхээр нь зогссон уу зогссон. Гэхдээ үндсэн суурь шалтгаан нь бас яг энэ юутай амьсгал тасалт. Тэгэхээр энэ бол тийм бас энгийн зүйл биш болчиход байгаа. Ер нь бол тэгэхээр энийг бол бас одоо анхаарч те өөрийгөө бас одоо юу гэдгийг мэдэрч оншилж явах хэрэгтэй юм шиг байна. Хамгийн их энгийн онцлогоо ерөөсөө гэрийнхэн л гэдэг. Гэр томдож байгаа юм бас те. Чи ингээ шүн ингээд амар хурж тэгээд тасалдж шүү энэ тэгээд ингээд. Яг үнэхээр тэрийг мэдээгүй бол одоо чи юм өгцсөн байл шүү дээ. Тэр утсан дээр аппликейшн суулгаад тэгээд Snore Lab гэдэг. Тэгээд тэрийг хажуудаа ингээд тавиад ингээд унтахаар бүтэн шөнийн турш ингээд бичиж байгаа байхгүй. Би бол одоо тэгээд тэрийг ашигладаг. Тэгээд ямар үед нь ингээд илүү их sleep apnea болж байна. Хэдэн минутаар одоо юу яаж байна? Тасалдж байна гэдэг одоо тий харч боломжтой. Тэгээд
Яг ерөөхдөө бол бас тэрийг эмчлүүлэх нь ер нь заашгүй шаардлагатай юм байна гэдгийг л өөр дээр бас мэдэрсэн. Тэгэхээр бас эн чинь нэг том шалтгаан бас хамрын шалтгаан тий. Өнөөдрөөс хамар ярьж байгаа учраас том шалтгаан бол таславч мөрөлттэй дотор ингээд хавгналцсан эсвэл махуурхацсан тий. Энэ асуудал бол айгүй чухал юм билээ тий. Тэгэхээр энэтэй холбоотой бас хүмүүс иргэд маань бас мэдээлэл авах хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь ерөөсөө мэрэгжлийн эмчид хандаж л үнэн зөв мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс зүгээр бүх зүйлийг интернетээс бол бас мэднэ гэдгээр бол хомсдол тийм төгс авч чадахгүй байх гэж би харж байгаа. Тэгэхээр манай одоо Чихмар хоолой эмчнэр бол энэ тал дээр зөвлөгөө өгөх хаа л гэж бодож байна. Байнгын хорхирдгүү нийтлэг одоо хүмүүсийн яриа гэдэг чтэй. Зөвхөн ядархаар хорхираад байна. Хорхиралт бол зөвхөн ядархаар л хорхирдаг гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Энэ хорхиролтны бас нөлөөлөх хүчин зүйл гэж байна. Зүгээр сая бидний тодорхой шалтгаан юм хэллээ шүү дээ. Нөлөөлөх хүчин зүйл чи юу гэхээр арх уусан тохиол булчин зүйлрээ өнгөж ингээд унтгаа тамхи. Тэгээд одоо янз бүрийн наркотик юмнууд юм уу депрессант одоо нөгөөс одоо юу сэтгцийн нэмгээд өгдөг одоо тэр хөөрөл мөрлөг дарддаг тайвшруулдаг юм байт юм л та. Тэрийг удаа уцаан төлөвлөдөг. За ямар нэгэн шалтгаанаар булчин судрах юмнуудыг бас хэрэгэлдэг. Энэ бол одоо хүчин зүгээр нөлөөлөх хүчин зүйлүүд байхгүй. Тэгэхээр тийм масамжтай, тийм юмтай асуудал бол эмчнэр л зөвлөө шүү дээ. Та тийм хэрэгэлж байна. Тэгэхээр тэрийг бол хувь өөрөө ажиглах хэрэгтэй. Та одоо арх их угаад ингээд байна уу? Тамхины хэрэглээ их байна уу? Тийм юмнууд хэрэгэлж гин вэхээр тийм юм хэрэгэлдэг бол тэрийгэ зогсоо гэх жишээ нэ. Энэ бол зүгээр бас нөлөөлөх хүчин зүйл. Та түрүүн бас өөрөө нэг хэлж таргалалт тийм ээ. Тэгээд тэр бодис солилцооны өвчин бамбаа улчирхан хит тутмаг шилтэй. Тэр одоо бодис солилцоо дэмгүүд бас нөлөөлөд байгаа гэсэн юм юмуд үзүүлдэг байна. Тэгэхээр юм дагалдах өвчнгүүд байна шүү дээ. Тэр дагалдах өвчнүүдийн суурийг сайхан хэмжилж байгаа юм бол тэгээд хорхиролттой хавсраад хэмжлээж яваад байна. Одоо хүүхэд байхад ч 100 одоо эмээ өдөр очил тарг уудаг гэсэн. Аягаа сайн бол гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр яг хөө зан хүүхэд ч биш. Ер нь ингээд хилний булчинг чангалах том дасгал бол юм гол ойлгож илээ шүү. Тэр чинь одоо тэр хилний булчин чинь би түрүүн хэлсэн хил чинь аргашаа ингээд унжаад хил сулрагддаг. Хил чинь өөрөө булчинд хэрэгтэй. Тэгэл тэр хөдлөгдөг тэр ардын ухаан гэдэг чинь одоо ямар агуу юм. Долоогоод байдаг чинь тэр булчин чинь байн хөдлөгөж чанга болох юм. Одоо чинь тийм долоотой хүн байхгүй. Нэг талдаа. Гэх мэтлэнгээр юмнууд байна. Хорхиролт гэдээ ярихаар хүн болгонд энэ бол эмзэг сэдв байдаг тий. Тэгэхээр энэ эмчилгээг бас манай Монголдоо миний хамтран хөтлөгч маань шинээр шин технологиг оруулж ирсэн байгаа. Энэ бол Snoring Center гэдэг нэртэй байгаа. За энэ бас төвийнхаа талаар та биднэрт хуваалцахгүй юу? Тий. Яг уу ер нь бол нөгөө өөртөө асуудал тулгарч юу тулгарч байна. Тэрийг бас даван туулсныхаа дараа бас тэр асуудалтай хүмүүстэй тусдын болох үүднээс энэ төвийг нээх бас үндсэн шалтгаан болсон л доо. Тэгээд би Япон улсад зорчоод тэгээ ийм төв байд юм байна гэдээ ингээд судалж хагаад очив. Очоод ингээд эмчилгээнд нэг удаагийн эмчилгээ ингээд хамрагдсан, үзлэг хийлгсэн мэрэгжлийн эмчээр тэгээ яг хөө мэдээж нэгд очисон чинь ер нь ямар эмчилгээ хийдгийг, юу ашигладгийг, ямар мэрэгжилтэн ажилдгийг ингээд бас яг хөө өөрийнхөө хэмжээнд асуугаад, судлаад, лавлаад ингээд ирсэн. Өөрөө бас эмчилгээнд нь орсон. Тий. Тэгээ яг хөө ер нь бол мэдээж эн чинь тодорхой эмгэг өөрчлөлт өвчин байгаа. Энийг эмчилгээний тулд одоо шинжлэх ухааны янгаах ухааны технологиудыг их ашиглаж штэ. Тэгээ тэр яг 39-40 гэдэг нанометр хэмжээтэй тийм туяа лазер туяаг ашиглаад өөрөөр хэлбэл ерөөсөө тэр лазер туяагаар саяны одоо зөвлөхий хэлсэн одоо өөрөөр хэлбэл тэр хорхиролтонд оролцдог амны хүндийн одоо булчинлаг эрхтнүүдийн булчинг хангалж өгөх ийм л эмчилгээ юм билээ. Тэгээд тэр хүүхэн хэл зөөлөн тагнаа. За тэгээд энэ хүний хэл за хатуу тагнаа гэх мэтчлэн гүйлсэн булчирхай орчмын тэр дандаа булчинлаг эрхтнүүдийг ингээд тодорхой давтамжтай лазераар ингээд цочроогоод булчингийн чангалж өгөхөр өөрөөр хэлбэл нэг усны булчингийн одоо булчин чангалгал дасгал юм байлээ л дээ.
Тэгээд эхлэхээр одоо тэр булчин чангаашаа шүн унтчих хавцад ялангуяа хүн чинь шүн ингээ унтахаар хэвтэй байлж унтна шүү дээ. Тэгэхээр амьсгалын зам руу одоо төрж ордог тэр булчинлаг эрхтнүүдийг л одоо суларцсан эрхтнүүдийг булчингийн чангалаар төрж орохгүй болгодог л ийм зорилготой эмчилгээ юм байлаа. Би бол одоо бас энэ нэг эмчлүүлэгч нь байхгүй эмчлүүлэгч нь тэгээд нэг найзтайгаа хамтраад ингээд тэрний үйл ажиллагааг бас эхлүүлээд ингээд явж байгаа. Тэгээд Чулуунбаатар эмч бол бас одоо тэр лазер эмчилгээний бас анхны эмчээр бас ажилтдаг. Тэгээд маш их одоо туршлагатай эмч ажиллаж байгаа учраас энийг бас ялгаж салгах үзлэг хийн гэдэг бол чухал юм байна. Өөрөөр хэлбэл бидний бас яг саяхан өмнө ярьсан асуудал байна шүү дээ. Хөрхирлөлтөнд тэр амн доторх хэрэгтнүүдтэй холбоотой юм уу, хамрын хөндийн асуудалтай холбоотой юм уу? Тэгэхээр өөрөөр хэлбэл хамрын хөндөд асуудалтай байгаа хөрхирлөлт бол тэр лазер эмчилгээнд бол үр дүн одоо 60-70% магадгүй багтаа. Японд үдсэн юм жил авдаг гэж хэлж байгаа. Тэр маланпатигийн ангиллаар 4 ангилдаг юм л да тэр хөрхирлтийг ингээ 1 2 3 4 дөрөвдүгээр үшигт нь бол одоо тэр sleep apnea буюу ингээ тасалддаг хэлбэр юм тийм ээ. Тэгээд ингээд үзэхдээ бол би бол 4-р үшигтэнд байх бүр нэлээд хүнд үшигтэнд нь орчихсон. За тэр sleep apnea буюу амьсгал тасалт хам шинжгүй за хөрхирлт нь бол дуун одоо чанга дунд сулаараа бол дунд зэрэг тэгээд яг хуу их ядарсан үед ч юм уу эсвэл арх дарсны төрлийн зүр хэрэгсэн үйл баг зэрэг чангардаг ийм тохиолдолд бол 2-р үе шат нэргээ явчихдаг юм байна. Тэгэхээр минийх бол хамгийн хүнд үе шат байсан. Тэгээд одоо бол арьсангуу дуун намссан. Тэгээд дээрэс нь бол яг хуу тэр амьсгал тасалт хам шинжүүд бол багасч эхэлж байна. Би бол одоо жишээл 5 дахь эмчилгээнд орж байгаа. Намайг Япон эмч үзээд 6-аас 9 удаа та тэр лазер эмчилгээг авч иж 1-р үе шат руугаа шилжнэ гэж байгаа байхгүй. 1-р үе шат руу орно 25% гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр миний хувьд бол одоос нэлээд тийм хүнд үе шатанда орчихсон байгаа. Тэгээд дээрэс нь бол бас жингээ буруул гэсэн зүйл байн бохож. Яг хөө хичээж байгаа. Ажлынхаа хажуугаар баг зэрэг хичээж байгаа. Тэгээд дан ганц одоо лазер эмчилгээнээс гадна бол чин чухал юм байна. Тэр нөгөө нөлөөллийн хүчин зүйлүүдийг бас байхгүй болох юм байна. Азар би бас тамхи татдаггүй. Гэхдээ тамхи татдаг хүмүүс төр бол бас тамхиа зогсоохгүй бол тэр булчин сулрах процесс бол маш ихээр нөлөөлдөг гэдэг нь бол шинжилгээ ухаанаар батлагдсан юм байна шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тэгэхээр яг нь ер нь бол бусдаа хэрэгтэй зүйлийг бас ингээд өөрөөсөө амиа утгаас гадна хуваалцъя гэдэг л ийм зорилготой бас Snow Center-ийг эхлүүлээд ингээд явж байгаа. Тий. Та тэгэхээр өөрийнхөө өвчин дээр тулгуурлаад Японд одоо хийлгсэн яг одоо Японд хүмүүс яг ийм хурхиралтынхаа үед хийлгдэг ийм эмчилгээг яг тэрийгээр нь Монголд оруулж ирээд хүмүүсийг эмчилж байгаа гэж ойлгосон зүг. Тий, яг би бол эмчлэхгүй л дээ. Зүгээр би бол яг ерөнхийдөө бол санаачлагын гаргаад тэгээд мэдээж энэ дээр бол тэгээд найз нөхдийн тусламж дэмжлэг хөрөнгө оруулалтаар ингээд хийгээд тэгээд менежмент талд нь жоохон ажиллаад ингээд явж байгаа. Яг үндсэн одоо тэн дээр ажилладаг эмчнэр бол чихамрол месаслын эмчнэр яг мэрэгжлээр ажиллахгүй бол биений мэрэгжил бол өөр шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон ингээд мэрэгжлийн эмчнэр одоо хүмүүс хамтраад тэгээ энэ нэг асуудлыг шийдэхэд бас ингэж багаараа ажиллаж байгааг юм бас нэг хэлбэр нь л энэ Snow Center дээр явагдаж байгаа л да. Тий. Манай Монголд бол ийм эмчилгээний арга техник гэх юм уу байхгүйсэн баг Тийм тийм. бол шинэ технологи байхгүй. Одоо яг тэр хурхилтад зориулсан тэр лазерын яг аппарат гэсэн чинь яг зөвхөн хурхилт. Түүнээс бол лазер эмчилгээ бол манад одоо өчнө маш гоо сайхан талдаж байгаа. Эмчилгээний талдаж байгаа, медицинийн талдаж. Энэ бидний булган эмчийн оруулж байсан технологи бол яг хурхилтанд зориулсан тэр одоо технологинд. Тэгэхээр одоо бид нар бол хамтраад нэг 40-50 хүнд хийж байна тийм ээ. Тэгээ одоо биний одоо ингээ ажигласнаар бол миний төрөнд дурдсан хамрын эмгэгүүд тэр дагалдах нөлөөллүүд багтай улсууд тийм ээ хамрын эмэг багтай улсууд бол хийгээд маш үр дүн гарч ийн. Яг ингээ ажиглалт одоо бид нар бол яг зүгээр клиник ажиглалтаар л явж штэ. Яг ингээ тэгээ нэг 40-50 хүнд ороход бол 6 удаа яг эмчилгээ хийсэн улсууд бол бүр сайхан боллоо баярлалаа гэд гарч байна. Зарим улсууд бол одоо 3 хэлэгчээд 4 хэлэгчээд хэвэндээ байна гэхээр тэрийн үзэгтэй зэрэг одоо миний нөгөө түрүүний хэлдэг хамрын тэр тасалбчийн мөрөлттэй байх, хамрын дайвар өндөр өсөлттэй байх, таргалалтай байх, даралтай байх тийм. Ингээд нөгөө яг тодорхой нөгөө шалтгаанууд нь тэр хүнд байгаад байгаа байхгүй.
Тэгэхээр тэр имчилгээний зарчим чинь Эрдэнэт хэмжээллээ шүү дээ. 6-аас 9 удаа орж ээж тэр имчилгээний ч үрдэн. Ер нь одоо бидний ажилт бол 6 орчоод энэ дээрх шалтгаанууд нь бага байсан гэсэн үг шүү дээ. Одоо түрүүний нэг бидний хэлдгээр зөвхөн одоо тэр булчин сулрагдсан хүүхэн зөөлөн таны одоо тэднэр нь бол бидний имчилгээ хийнгүүд одоо нэг баярлалаа одоо маш сайхан боллоо гэд явж байгаа хүн байна. Одоо 2-3 явчаад яг хэвэндээ байна. Та тууштай явж байгаа. Энэ ямар ч байсан бид нэр 100% баталгаа агуулна. Яг хэвийн хэмжээнд одоо яг энэ бусад өвчин дагалдахгүйгээр зөвхөн та хорхиралтай тэг хамрын нэг байхгүйгээр ингэх юм бол бид нэр 100% баталгаа өгнө гэд ингээ явуулахаар зарим нь болохоор тийм дагалдах өвчтэй байгаа учраас та энийгээс имчилж бид нар дээр хандаа. Одоо тэр хамгийн наазгын шиг тасалбчийн мөрөлд чинь ингэж нөлөөлж байна. Хамрын ингэж нөлөөлж байна. За ингээд хоолойг ингээд амын нэгдэг харахтаа зэрэг хүүхэн гэл энэ төр бүр ингээд унжицсан тийм ээ. Тэр бол дангаараа одоо байх юм бол агшналдаа тэр эмчилгээний зарчмаар бол нөгөө булчин жанхраа дэше яагаад. Яг төрөлхийн хэмжээтэй одоо тэр энэ хүүхэн гэл нь унжицсан. Энэ доод эрүүн нэмгийн гажигтай хүмүүс байна. Эн чинь болохоор хамгийн гол байдаг байхгүй юу? Эрүүний богино эрүүтэй хүмүүс чинь нөгөө дандаа хилэн даатгадаж хэвтгэхээр. Тэгэхээр тэр эрүүн нүрний бас гажиг хөгжлүүд байна. Гэх мэтлэнгийн ингээд бид нар бол одоо судалгаа нэгэсэндээ эмчилгээ судалгаа хийгээд хүмүүс ангаа ажиглаад явж байна. Үр дүн бол одоо илэрх нь илэрч байна. Явц нь бол ингээд яг статистик дүгнэлт гарах болов юм л да. Яг энэ шин технологи. Тэгэхээр энэ бол одоо манад бол хамгийн түрүүнд л орж ирсэн технологи гэж бид нар ойлгож байгаа. Тэгээ бид нар одоо ингээ багаар ажиллаад явж байна. Явцын дунд нэг тооцоо судалгаа гарах бах тийм ээ. За ийм сайхан шинэхэн ажил үйлсийг эхлүүлж байгаа та нартай баяр хүргэе. За баярлалаа. Одоо ялангуяа Монгол ирчүүдийн хувьд хамрын мөрөлт бол толгой дараалан байгаа тийм. Тэгэхээр үүнийгээ эмчлүүлэхгүй байсаар удах юм бол ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ? Хамрын мөрөлт чинь түрүүн би нэг хэлсэн шүү дээ 4 зэрэг байдаг гэх тийм. Тэр гэмтлийнхэн зэрэг нь тийм шүү дээ. Одоо мөрөлтийн зэрэг гэж ойлгоо шүү дээ. Хамрын тасалбч. Тэгэхээр тэр зэргийг бол нэгдүгээр бид нэр сетиг хийгээд компьютер гараа хийгээд онцлоод 3-4 дугаар зэрэг байх юм бол ерөөсөө хагалгааны заалтаа 1-2 байх юм бол бид нар имчилгээ хийгээд хяналт хийгээд явчаа. Тэгэхээр мөрөлт чинь 1-2 дугаар зэрэгтэй байгаа хүн бол анзаардаг юм байна л да. Одоо залуунаас нь хүүхднаас нь чинь ингээ хөдлөөж яваад ингээ босоо хүн чинь ингээ ажил хийгээд яваад босоо ингээ юм явахаар сатаар чинь. Тэгэхээр нөгөө хамрын амьсгалж нь хоёр талаараа одоо 100% амьсгалж байгаа систем чинь нэг тал нь одоо 80% ч юм уу та одоо гэж ойлгоо шүү дээ. Нөгөө тал нь 100% байхад 100%-аар нөхөд ингээ яваад байна. Тэр ямар үед явах вэхээр ханиад хүрэх тийм аа. Хамар өвтөр ханиад хүрэх чинь хамар өвтөрөө тэгээд ингээ удаан дулаан газар ингээ удаан суунгууд хамар нэгэ шугтнаад ирээд битүүрээ тэрийгээ тэгээд хүн чинь анзаарахгүй миний амар ер нь дандаа ингэж яадаг шуугж яадаг битүү юм шиг болж яадаг. Тэгээд ингээд хөдөлгөөнд ороод ингээд гадагшаа гараад явах юм аа. Тэгэхээр нөгөө талын амьсгал чинь сэргээд 100% амьсгал чинь нөгөөдхөө нөхөө явчихдаг. Ингээ анзаардаг яваад. За тэгээд нэг одоо сая Эрдэнэт хэмжээ өөрийнхөө чинь дэрж тэр хорхиролт насгах тусам тэрнтэй адилхан энэ хамрын мөрөлтийн тэр амьсгал чинь насгах тусам одоо хүнд мэдэгдээд ирэх нь шүү дээ. Хүн чинь насгах тусам организм чинь янз бүрийн одоо суур өвчнүүдийн эхлэл болоод тэр тэгтээ зэрэг яах вэ? Даралт нь одоо өглөө босготол жишээлбэл хамрын мөрөлттэй хүн шүү дээ. Яг л одоо нэг хорхирдог хүн шиг нойр дутуу юм шиг болно, ядарсан юм шиг болно. Тэгээ хүн чинь нөгөө хамрын амьсгалаа авахгүйгээр амаараа нэмэлт амьсгал аваад ам хатсан юм шиг болно. Ингээ нэг аргаа татцсан хуурай ирсэн юм шиг. Гэх жишээлэн босч ирдэг байхгүй юу? Гэх мэтлэнгээр л өөрийгөө ажиглаад тэгэл жогноос их тусам чинь даралт нэгсдэг болж зүрхээр үе ятгах болдог болж хүчил төрөгчийн дут мөшөлж тарих одоо ой санамж нь муудах ч юм уу одоо тэгээд ингээ дорой ихтэл одоо нөгөө хүчил төрөгчийн хүмүүсээр одоо хүн чинь ядрас бол дорьш нэг сайхан амарсан биш те өглөө сэрэг биш гэх мэтлэнгээр илрээд байдаг. Тэгэхээр тэрийгээ тэгэл хамар одоо амжид хамарч битүүр дүүхээр нэг анзаарч мэдэггүй үгүй нэг анзаарахдаггүй зүгээр яваад тэгэл ингээл үзлэг хийгээл дурангаар ингээл харахтай зэрэг яг одоо тэр мөрөлтийн зэрэг чинь ийм болцоо одоо хагас хаацсан нэг талын амьсгал өөр байхгүй болцсон нөгөө талаараа нөхөж амьсгалж яваад. Тэгэхээр зэрэг бол онцлогоонд ороод
яг та юм байна гэдгийг хамар олон имжил онцлог нөгөөс ердийн имж хараад за яг нэг гадна хамраа яс мөрөөцсөн усууд байдаг шүү дээ. Гадна хамар нэг мөрөөцсөн, илт мөрөөцсөн тийм ээ. Бүр ингээ хэлбэр нь алдагдсан. Тэр бол заавал зайлцаагүй дотроо тэр таславчин дагаад мөрөөцсөн байдаг байхгүй юу? Тэрийг бол зүгээр хийлээд оншилж болно. Энд ч хүн таажны хамарч юм юм шүү дээ. Ийм байт юм аа. Түүнээс одоо дотор байгаа юмыг бол хамар олон имжил олж ингэж илрүүлнэ өгөхөөс ердийн имж хараад бол та хамарчин юм байна гэж хэлэхгүй шүү дээ. Эсвэл өвчтөн өөрөө мэдэх боломж байгаа. Жишээлх нь нөгөө нүдний имж ингэж нэг нүдээ дарж харахгүй бол хүмүүсийг харж байгаагүй бол ингээд бас нэг нүдэн сохорс нэг мэдлгүй аягүй удаа явцсан байдаг гэдэг тийм. Хүн чинь ер нь өөртөө хяналттай гардаг шүү дээ. Одоо ажиглаж болно шүү дээ. Одоо ингээд хамраахаа үзүүрийг дараад нэг талаар амьсгалаад ингээд сороод үзэж болно шүү дээ. Нөгөө талаа дараад ингээд тэгэхээр эн чинь нэг тал нь ингээд цагаан чөлөөтэй ингээд амьсгал чөлөөтэй явж гин үн чинь өөрт нь мэдрэгдэн шүү дээ. Тэгвэл бас шийжиглээд за би чи ийм байх тохиолдол байгаа юм ба шүү. Өөртөө хяналттай гэж болно. Хүмүүс мэн тэгээ хяналттай тийм байж болно шүү дээ. Өөрөө ажиглаад хоёр талаа ингээд дараад үзэх юм шүү дээ. Ийжлүүлээ. 50 одоо 50% гэж үзээд нийлээ 100% боллоо гэхэд нэг тал нь жишээлбэл ингээд 30% байхад байнгын 80% амьсгал авч байгаа юм тийм ээ. 100% одоо 100% амьсгалж байгаа шүү дээ чөлөөтэй. Тэгчин дээр мөрөлд чинь одоо 80% байж болно, 90% байж болно, 70% байж болно. Бүр яах юм бол 60% тэгээд ингээд очлоо явуулдаг тийм. Тэгэхээр чин тэр амьсгал мөрөлтийн зэрэгээс болоод бид нэр хэлэх нь шүү дээ энэ. За та энэ удаа бол имижлэгээ хийгээд ингээд үзье. Болон танд гэдэг ингээд имижлэгээ хийгээд хяналтанд яваад байж болно. Тэгээд одоо бүр одоо тэр 3 4 бүр ингээд зарим нь бүр одоо нийлцсэн ба шүү дээ. Нөгөө 4 4 зэрэг гэдэг чинь таславч самалдаг хоёр хоорондоо ямар зайг болсон. Тэгэхээр чин зөвхөн баруун талынхаа чөлөөтэйхэн баруун талаараа л амьсгалаа явж. Тэр нь зөх хэрэгцээг нь яг хангаар яваад байна. Тодорхой хэмжээнд гихч жишээ. Тийм их хүмүүс эмчлүүлэхээс айгаад байгаа. Нөгөө ургацтай усууд чинь бас л мэддэггүй шүү дээ. Нэг талдаа ургацсан байх юм нөгөө талаараа ингээд тэгэл одоо би юу ч мэдэхгүй, үнэрч мэддэггүй юм ингээд яваад байдیں۔ Ингээд тийм ээ. Тэгэл ингээд үзэхдээ зэрэг дүүрэн хамар дотор нөгөө түрүүн юм ургацсан баг жишээ нь. Мэдчихлээ ингээд. Яг үнэ. Ястайгаа цуг гэмтэх юм бол чинь харагдаад мэдэгдэн гадна хамарсан хэлбэрээ алдагдсан байна шүү дээ. Тэгэхээр чин та бол юм ясаа гадна талаа хамааг засвал тэр чинь ясан дараа татдаг шоо ингээд зөмөрсөн гэсэн үг шүү дээ. Тэрийг бол одоо косметикоос ахна. Тэгэхээр энэ нөгөө их том айхтар одоо юу гэдгийг ноцтой өвчнүүдийн одоо үндсэн шалтгаан боёо маш нөгөө нэг тийм энгийн зүйлээс хичээд байгаа. Яг энийг одоо өөрөөр хэлбэл хүн засалж залруулж эрт имжлэхгүй бол өөрөөр хэлбэл одоо ингээл байнгын одоо агаар өвчл төрөгч дутамшил уусаад яваад. Дутагталтай яваалахаар нэг амин чухал хэрэгтүүд очих өвчл төрөгч дутагдаад яванда тэр нь дасан зохицох нэг хэсэг дасан зохицож чадахгүй болоо сүулдэ эргэтэн чинь ядраад эхлэхээр л яг органик өвчин болоо. Тийм ерөөсөө тэгэхээр л одоо нөгөө тархины болон зүрхний цус хомсрох өвчлүүд тэр өстө хүндэрч гэнэ тэрийг л ярьдаг. Маш энгийн зүйлээс үүдэлтэй юм зөндөө биш шүү дээ. Бидний өөрсдийн амьдралын их маяг. За тэгээд дээрэс нь одоо эрт илрүүлээ засаа болчих зүйлийг бид нар урагшуулж явсаар хагаад эцсийн ийм болчдөг тийм ээ. Тэгэхээр хүн ерөөсөө эхнээсээ л альж эргэтэн системд анхаарал тавьжлах хэрэгтэй байхгүй. Хүн чинь одоо зөвхөн хамар хүнд хэрэггүй эргэтэн гэж байхгүй гэдэг л үг байгаа тийм. Тэгэхээр хамар гэдэг чинь зүгээр одоо ийм чухал эргэтэн байгаа нь шүү дээ тийм ээ. Сая одоо бид нэр. Тэгэхээр л хамраасаа эхлээл одоо надад ямар юм гэг байна гэдгээл өөрөө л ингээнээр гуншаад ах юм бол тэгээд бас ямар нэг тийм юм өөрчлөлт байх магадлал өндөр байх шүү гэдгийг өнөөдөр эндээс одоо сонсогчдод маань авчих хэрэгтэй болсон байна тийм ээ. Тэгэхээр энийг бол үнэхээр чухал одоо эрхтэй юм аа. Одоо хүний амьдралын их болог болсон хүчил төрөгчийг те агаарыг авч яд хамгийн ихний л одоо эргэтэн хүлээж авдаг эргэтэн болж таарж байна тийм ээ. Тэгэхээр биднээс хамраа хайрлаж явах хэрэгтэй юм байна. Хамраа одоо ингэж нөгөө мөрийн өрөөсөө засуулах хэрэгтэй юм байна тийм ээ. Ер нь бол шалгаж явах хэрэгтэй юм байна. Асуудал байвал хамар холоо юмч тандаад ингээд дурмдуулж байгаа бол тийм дурмдуулж байгаа. Машалла асуудал байна. Тэгэхээр одоо үнэхээр одоо чухал сэдвэр бас өнөөдөр ярилцлаа шүү. За ингээд хамгийн сүүлийн асуулт бол та биднэрт ингээд хамрын тухай хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч. За юуны дөрөнд бол маш энгийнээр бол
хамраа одоо түрүүн би хамгийн ихэнд ярьсан угааж ял гэж хэлсэн. Хүн гараа өдөр болгон савандаж угаадаг шүү дээ өглөөрөө өдөр. Тэрэн шиг л одоо хамрын өндөг бол тогтмол угаа зөвөрлөө сурчаасай. Энэ бол одоо эрүүл ахын хамгийн наадлыг. Хамрын хөндөй гэдэг чинь хамар гэдэг чинь өөрөө гадаад тасч баснтай яг гартай адилах хэрэгтэй. Тийм учраас одоо ингээл нэг бохор орсон ер нь нэг гадаад орчинд явж байгаа л гэрт ирэхтэл доор ихэл одоо карантин ус бол одоо бас хатуулагтай эрдэс жилдэгтэй одоо янз бүр ариу тухлын бодистой учраас харшламтгай одоо чочромтгай усуд бол тийм ээ. Тэгэхээр та одоо ерөөсө бааны өрөөнд нэг буцсан ус шилэн тийгээ тавьчаад ядаж л нэг хөнгөн сороод ингээд угаачиж байгаа чи. За бүр одоо чадчихвэл одоо та тэр нөгөө коко одоо далайн усны усмлууд янз бүрийн аптекэд бэлтгэлүүд байгаа шүү дээ хамрын угаадаг усмлууд. Тэрийг сайхан боллонтой аваад аргачлалын өөрөө зараад тэр чин бол маш энгийн л дээ болно. Доош харж байгаа л зөөлхөнд яхаар нөгөө тал амраар болон гарчдаг байхгүй. Тэр хооронд бол жоохон үйл ялэг амьсгалаад үүсчих хэвээр нэг жоохон дадлах хэрэгтэй. Тэгээд өөрөө аяндаа баг багаар ингээд сурчдаг байхгүй. Тэгээд өөрсдөө их л сурчаа дараа нь хүүхдүүдээ сургаад ер нь тэгэл хамрыг бол хөнгөн сороод угаагаад ер нь ухахгүй оролдохгүй ер нь угаад сураач яа л гэж. Энэ бол одоо хамгийн хамар хоолой одоо өвчлөлөөс сэргийлэх маш энгийн болоод түгээмэл арга байгаас л бодож байгаа. За ингээд бидний урилгыг хүлээн авч бидэнтэй үнэтэй зөвлөгөө ингэж өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Дараагийнхаа дугаарт тэгээд хоолойгоо тий чихээгээд ярих болноо. За. За ингээд таны төлөө бид имлэгээс танд хүрсэн өнөөдрийн дугаараас та нэгч болох хэрэгтэй мэдээлэл авсан гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд бидний дугаар танд таалагдсан бол манай YouTube сувгийг subscribe хийж мөн манай пэйжийг маань лайк дарвал бидэнд маш их тус дэм болно шүү. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.